14-р бүлэг. Үүлийн үрийн төрөл зүйл. Үүлийн үрийн төрөл зүйлийн ялгааг эргэцүүлэх. Үүлийн үрийн төрөл зүйлийн ялгааг хоёр хэсгээр тайлбарлана. Үүлийн 10 хэлбэр гол зарчим болох нь үүлийн ба түүний үр дагаврын уялдаа холбоо. Үүлийн 10 хэлбэр гол зарчим болох нь асуулт. Жаргал зовлон бүхэн өөр өөрийн шалтгаантай. Хийсэн үйл өсч үрждэг. Хийгээгүй үлийн үрийг амсахгүй. Мөн хийсэн үйл хорогдож багасдаггүй зэргийг мэдлээ. Харин үүлийн үрийн ямар хуулийг эхэлж судлах вэ? Хэрхэн зөв алхам хийх вэ? Хариулт. Би хэл, сэтгэл гурваар хийсэн зөв буруу бүх үйлийг 10 болгон хураангуйлах аргагүй. Гэхдээ буддаа гол зөв буруу үйл болон засашгүй том нүглүүдийг тоймлон 10 хар нүгэл гэж томьёолжээ. Мөн тэдгээр 10 нүглээс цээрлэх гол зарчмыг хураангуйлан 10 цагаан буян гэж номлосон юм. Түүнийг нь 10 зөв үйл гэдэг. Авитхар Макушад алив үйлүүдийн голыг олоод алмайн хүртэл ялгахаар болгоод аль нь зөв буруугаар нь ялгаад 10 үйл хэмээн сургажээ. Ёс зүйн тайлбарт бурууг хэлэлгүй үгээ цэнээд бусармаг саналгүй сэтгэлээ цэвэрлээд булхайг хийлгүй үйлэн ариусгаад буддагийн заасан замыг олцгоо гэх зэргээр заажээ. 10 буруу үлийн үрийг ухамсарлавал бүх сэдлийг нь ч дарж болдог. Тэгвэл бие хэл сэтгэлээрээ 10 зөв үйл хийж буруу бүхнээс сална. Энэ бол 3 хөлгөн хүний 2 зорилгыг биелүүлэхийн гол үндэс юм. Тиймээс ч буддаа үнийг ихэд цаашаажээ. Далайн эзэн Лусын хааны асуултанд хариулсан сударт буйны ном, буйны үйл гэдэг бол тэнгэр хүн бүгдийн сайн сайхан бүхнийг цогцлох үндэс гэж би хэлнэ. Бас шарваг Бардига нарын гэгээрэлт хүрэх үндэс мөн төгс гэгэрлийн үндэс юм. Тэр үндэс нь чухам юу вэ? Тэр бол 10 цагаан буян юм гээд цааш нь Лусын эзэн минь жишээ авъя. Бүх хот тосгон, гацаа сорин, улс бүрэн хаадын харш газар дээр тогтдог. Мөн хамаг өв сургамал ой мод навч цэцэг эмийн ургамалч газраас ургадаг. Бас бүх ахуй амьдрал, түүний эд баялаг, тариа ногоо энэ бүхнийг өгдөг тариан талбайч бүгд газартай холбоотой. Энэ бүхний үндэс нь газар билээ. Лусын эзэн үүнтэй адил 10 цагаан буян хийвэл тэнгэр ба хүн болж төрөх зөв дадлын үр шимийг хүртэхэд суралцах улмаар бүрэн төгс эзэмшсэний үрийг олно. Брадига нарын гэгэрэл Бодхисаттвагийн бүх үйл хэрэг төгс гэгэрсэн буддагийн төвшөнд хүрэх үндэс юм хэмээн сургажээ. Чандракирти төв үзлийн тайлбар номдоо 10 төвшөнд заасан 10 буруу үйлийг цээрлэх ёс зүйг хөхүүлэн магтаж товчхон байдлаар эгэл хүмүүн шарваг Брадига Бодхисаттва нарын хүрсэн эгэлгүй нирван дээд төрлийн үндэс нь ёс суртахуунаас өөр юу ч биш хэмээн сургажээ. Ядахтаа ёс зүйн ганц нэг журам сахиж мөрдөө гэж боддгоо хэрнээ би бол их хөлгөнтөн гэж ярих хүн бий. Энэ бол үнэхээр гутамшиг. Шити Гарбхигийн сударт эдгээр 10 буянд суралцах заавар журмыг дагаж гэгэрэлт хүрнэ. Амьд явах хугацаанд 10 буянаас ганцыг ч дагаагүй хэрнээ би их хөлгөнтөн, би төгс гэгэрэлд тэмүүлж байна гэж ярьдаг. Энэ бол бүх ялгуусан гэгэрэгч нарын нүдний өмнө ертөнцийг хуурагч, худалж ёс чудаггүй амьтан. Яхарахгүй бүхнийг үгүйсгэгч үзэлтэн мөн. Ингэж тэнглэсээр үхэхийн цагт буруу тийшээ явдаг гэсэн байдаг. Буруу тийшээ явах нь муу заяа гэсэн утгатай байдгийг үргэлж бодож байгаарай. Үйл ба түүний үр дагаврын уялдаа холбоо. Үйл ба түүний үр дагаврын уялдаа холбоог 3 зүйлээр тайлбарлана. Нүгэл ба түүний үр дагавар, буян ба түүний үр шим, үүлийн үрийн бусад ангилал. Нүгэл ба түүний үр дагавар. Үүнийг 3 хэсгээр тайлбарлана. Жинхэнэ нүгэл, нүглийн хүнд хөнгөний ялгаа, үр дагаврын тайлбар. Жинхэнэ нүгэл 10 хар нүгэл.
Амь таслах. Амь таслах гэж юу вэ? Хураангуй заавар журамд өгөгдөл, бодол, сэтэл, сэтгэлийн гэм, төгсгөл гэсэн 5 зүйлээр тодорхойлсон байдаг. Гэхдээ дундах 3-ыг нь санаанд багтааж, үйлдэлийг нь нэмбэл өгөгдөл, санаа, үйлдэл, төгсгөл гэсэн 4 зүйлээр томьёолж болно. Тэгвэл ойлгоход хэлбэр бөгөөд Асангагийн тодорхойлсноос ч зөрөхгүй. Амь таслах өгөгдөл нь амьд амьтан юм. Асангагийн йогд суралцах дараалалд өөрөөс нь бусад буюу өөр амьтан гэж тодорхойлсон байдаг. Харин амиа хорлох нь үйлдэлийн хувьд хилэнцтэй боловч төгсгөлд нь бий болдог санаа төрөхгүй гэж үздэг. Санаа нь бодол, сэтэл, сэтгэлийн гэм гэсэн 3 зүйл байна. Бодол нь доорх 4 хэлбэртэй байна. 1. Өгөгдөл болох амьтныг амьтан гэж бодох. 2. Эсвэл түүнийг амьтан биш гэж бодох. 3. Амьгүй зүйлийг амьтан биш гэж бодох. 4. Амьгүй зүйлийг амьтан гэж бодох. Эхний ба 3 дахь бодол нь эндүүрээгүй, харин 2 ба 4 дугаар бодол нь эндүүрэл болно. Амь таслах тодорхой бодолтой байдаг. Жишээлбэл зөвхөн Девадаттаг ална гэсэн тодорхой бодолтой байж, гэтэл эндүүрээд Яжнадаттаг албал буруу өгөгдөлтэй аллах болно. Тодорхой чиглэсэн бодолтой үед эндүүрэх ёсгүй. Харин аль таарсныг нь ална гэдэг ерөнхий бодолтой бол эндүүрлгүй бодол хэрэггүй. Энэ зарчмыг бусад 9 үйл тухай бүрд зохицуулан ойлгох хэрэгтэй. Сэтгэлийн гэм нь 3 хорийн аль нэгээс үүснэ. Харин сэтэл нь алах хүсэл юм. Энд үйлдэгч болон үйлдэх хэлбэр гэсэн 2 зүйл байна. Өөрөө эсвэл бусдыг түрхэрсэн аль нь ч ялгаагүй үйлдэгч болно. Үйлдэх хэрэгсэл нь мис, хор, хараалын шившлэг гэх мэт янз бүр байж болно. Амь таслах үйлдэлийн төгсгөлд цаад амьтан тэр дорой эсвэл хожим үхнэ. Авхидхар Макуша алуурчин хохирогчоос өмнө эсвэл хамт үхвэл жинхэнэ аллах биш. Учир нь алуурчин өөр төрөл авсан байдаг гэсэн байна. Үүнтэй санал нэг байна. Эсвэснийг авах. Бусдын эзэмшиж буй эд зүйл бол эсвэснийг авахын өгөгдөл юм. Санаа нь 3 хэлбэртэй бөгөөд бодол ба сэтгэлийн гэмн дээрхтэй адил. Сэтгэл нь бусдын зүйлийг зөвшөөрөлгүй авах хүсэл юм. Үйлдэлийг үүсгэх нь өмнөхтэй адил. Харин булаах ба мэдгэлгүй хулгайлахын аль аль нь эсвэснийг авсан хэрэг мөн. Мөн зээснээ эргүүлж өгөхгүй байх, хадгалуулсан зүйлийг нь шамшигдуулах, зуйвардах, хуурм эхлэх зэрэг аргаар өөрийн болгохч үүнд хамаарна. Өөрөө ашиглах, эсвэл бусдад ашиглуулах. Мөн дайснаа хорлох үүднээс авсан байлаач хулгайд тооцогдно. Хураангуй заавар журамд өөр газарт шилжүүлэх гэж төгсгөлийг нь тодорхойлсон байдаг. Энэ тодорхойлолт тэр бүр таарад байдаггүй. Эд зүйлийг өөр газар шилжүүлнэ гэдэг нь зөвхөн тодорхой нэг тохиолдлоор жишээ татсан хэрэг. Харин тариан талбай гэх мэтийн өөр тийшин зөөх бололцоогүй, тиймээс эцэст нь орхиход хүрдэг. Ер нь бол бусдын эд зүйлийг эзэмшнэ гэсэн үг. Бусдыг хулгай дээрэмд өдөн хатгсан бол мөн эсвэснийг авсанд тооцогдно. Жишээлбэл бусдаар хэн нэгнийг алуулсан хүн хохирогч нь үхэнгүүт тэр тухай мэдээгүй байсан ч жинхэнэ амь таслсан нүгэлтэн болдогтой адил. Буруу хурцл. Буруу хурцлын өгөгдөл нь зохисгүй хүн, зохисгүй эрхтэн, зохисгүй газар, зохисгүй цаг үе гэсэн 4 зүйл байна. Хурцхад зохимжгүй хүн гэдэгт хурцах боломжгүй эмэгтэйчүүд, бүх эрчүүд мөн манингууд багтана. Үүнээс эмэгтэйчүүдийн талаар хураангуй заавар журамд өөрийн эх болон эхийн халамжинд байгаа зэрэг сударт заасан хүнтэй хурцж болохгүй. Ашвагхоша энэ талаар бусдын эмтэй хурцах зохисгүй, бурсан хуврахтаа хурцах зохисгүй, халамжийн хүнтэйгээ хурцах зохимжгүй, хааны цаацтай бол хурцах зохимжгүй, хэн нэгэн мөнгөө төлсөн хэрэглэх чимийг ашиглах зохисгүй, хизээд өөрийн ураг төрөлтөө хэрхэвч ойртон хурцсаж болохгүй гэсэн байдаг. Бусдын эм гэдэг нь бусдын эхнэр, бурсан хувраг бол эмхтэй хувраг юм. Халамжийн хүн хэмээх нь хадамд гараагүй өөрийн эцэг эх зэрэг хамаатан садан, хадам эх эцэг, бараа бологч нарын хараанд байгаа гэсэн үг. Эсвэл журам сагсан эмхтэй юм.
Хааны цаацтай гэдэг нь хавтаж ойртохыг хорьсон хууль цаац. Мөн бусдын мөнгө төлж авсан эмтээ хавтвал буруу хурцлд тооцогдно. Харин өөрөө мөнгөө төлсөн бол буруу хурцл биш гэж үздэг. Адишаач мөн ингэж үзжээ. Хурцхад зохисгүй эр хүнд өөрөө болон бусад бүх эрэгтэй хүмүүс багтана. Үтрэнээс бусад эрэгтэн нь хурцхад зохисгүй эрэгтэй юм. Энэ тухай Ашфагхауса ам хошног руу хурцхан зохисгүй, аарцаг салтаа руу хурцах зохисгүй, ар үгзэг рүү хурцхан зохисгүй, аль нэг эрэгтнэр орлуулах нь зохисгүй хэмээн өгүүлжээ. Энэ нь Адишагийн хэлсэнтэй ч таардаг юм. Ам, хошног, жаахан охин, хөвгүүний урд хойд сүв, өөрийн гар нь хурцхад зохимжгүй эрэгтэн. Багшуулан сүм хийд сурах шүтээний ойролцоо мөн олны нүдэн дээр хурцах бас хавтахад ивгүй хазгай мөрий хайрах чулуутай бол хурцхад зохисгүй газар болно. Энэ тухай Ашфагхауса Бурхны хийдэд хурцлдах зохисгүй, буйны суврагдор хурцлдах зохисгүй, эрхэм багшийн нүднээ хурцахгүй, эцэг эхээс нуулгүй хурцахгүй гэж заажээ. Адишаач мөн ингэж хэлсэн байдаг. Сарын тэмдэг ирсэн, жирэмсний сүүлийн сар хөхөл хүүхэдтэй байхад нэг хоногийн сахилтай хавтах боломжгүй өвчтөй бол хурцхад зохисгүй үе мөн тоог нь хэтрүүлж болохгүй. Нэг удаа хурцах дээд хязгаар 5 байна. Энэ тухай Ашфагхауса сарын тэмдэг ирэхэд хурцахгүй, савнд үр олдоход хурцахгүй, үрн нялх бол ихтэйнд хурцахгүй, үнэхээр дургу бол хинтээч хурцахгүй. Энэлж шаналх өвчтөнтэй хурцахгүй, эгээрч гансран уймрагчтай хурцахгүй. Энд бас нэг хоногийн 8 сахилыг эрхвш үлдэгчтэй хурцж таарахгүй гэж өгүүлсэн байдаг. Адишаач мөн ингэж үзсэн бөгөөд ялгаа нь өдрийн цагийг хурцхад зохисгүй гэсэн байдаг. Өөрийн их нартай зохисгүй эрхтнэр зохисгүй газар зохисгүй үед хавтвал мөн буруу хурцл болно. Тиймээс бусад хүнтэй хурцах тухай ярих хэрэггүй үзье. Санааны хувьд бодол, сэтгэлийн гэм, сэтэл гэсэн 3 зүйл бий. Бодлын тухай хураангуй заавар журамд. Энэ бол тэр мөн гэж эндүүрээгүй бол гэм буруутай тооцно гэсэн байдаг. Харин ёс зүйд эндүүрсэн эндүүрээгүй бодлын аль нь ч адилхан завхаар л гэжээ. Харин Абхидхар Макушагийн тайлбарт бодлоос нь хамаарч нүгэл болохгүй 2 тохиолдол байна гэсэн байна. Өөрийн эхнэр гэж андуураад бусдын эхнэртэй хавцсан бол буруу хурцл биш. Харин бусдын эхнэрийг андууралгүй хавтвал буруу үйл болно гэж Басубандху тайлбарласан байна. Сэтгэлийн гэм нь 3 хорийн аль нэг юм. Сэтэл нь зүй бусаар хавтах хүсэл. Үйлдэлийн тухайд хураангуй заавар журамд бусдыг завхааралд уруу татсан хүн буруу хурцл хийсэн гэм буруутай болно гэжээ. Харин Абхидхар Макушагийн тайлбарт үүнийг жинхэнэ буруу үйл биш гэсэн байдаг. Бусдын хатгалганд автсан бол алдаанд тооцохгүй гэж Асанга үдсэн эсхийг нь шүүн тунгаагаарай. Төгсгөлд нь 2 хүний 2 бэлэг эрэхтэн нийлнэ. Удлаа ярих. Удлаа ярихын өгөгдөл нь харсан, сонссон, хүртэж мэдэрсэн, сайн ойлгосон, эсвэл хараагүй, сонсоогүй, хүртэж мэдрээгүй, огт ойлгоогүй юмс үзэгдэл юм. Мэхлэгдэгч нь хэлсэн зүйлийг ойлгох чадвартай амьтан. Санаа нь харснаа хараагүй атлаа харсан гэх мэтээр бодит байдлыг өөрчлөх юм. Сэтгэлийн гэм нь 3 хор. Сэтэл нь байдлыг өөрөөр илэрхийлэх юм. Үйлдэл нь үг дуугарах, эсвэл дуугүй зөвшөөрөх, мөн биеэр дохиод зангаа хийсэн байж болно. Өөрийн болон бусдын тусын тулд худлаа хэлэх ялгаагүй гэсэн байдаг. Мөн бусдыг худал хэлүүлэх, хов зөөлгөх, ширүүн үг хэлүүлэх 3 нь тэр үйлдэлийг хийсэнтэй адил үр дагавартай гэжээ. Басубандху Абхидхар Макушагийн тайлбартаа хэлний 4 нүглийг дөрвүүлэнг нь бусдаар хийлгсэн бол нүгэлт үйлд тооцно гэсэн байна. Харин ёс зүйд зөвхөн өөрөө хэлсэн тохиолдолд жинхэнэ нүгэл болно гэж үздэг. Нөгөө итгэхэд хэлсэн үгэнд итгэснээр худлаа хэлэх үлийн төгсгөл бий болно. Ийм төгсгөл нь гараагүй бол чалчсан тооцно гэж Абхидхар Макушагийн тайлбарт бичжээ. Мөн хов ярих, ширүүн үг нь тухайн төгсгөлдөө хүрээгүй бол чалчсан болдог. Хов ярих
Хов ярих өгөгдөл нь хоорондоо эвтэй ба дайсагналцсан амтан. Санааны 3 зүйлийн бодол, сэтгэлийн гим хоёр нь өмнөхтэй ижил. Харин эвдрүүлэх ба эврэлцсэнийг улам хүндрүүлэх нь хов ярих сэдэл юм. Үйлдэл нь худал, үнэн ярихын аль нь ч байж болно. Мөн сайн муугаар хэлж дайсагнуулцах, эвдрэлцүүлэх, бусдын болон өөрийн тусын тулд хов ярихч үүнд хамаарна. Урангуй заавар журамд эвдрэлцүүлсэн гэдгээ ухамсарлавал төгсгөл нь олно гэсэн бөгөөд салгах үг хэлсэн болохоо өөрөө ойлгож байх явдал юм. Ширүүн үг хэлэх. Ширүүн үг хэлэх өгөгдөл нь хорсол занал төрүүлэх амьт юм. Санааны бодол, сэтгэлийн гэмн дээрхтэй адил. Сэтэл нь ширүүн үг хэлэх хүсэл. Гарал угсаа, бие махбод, ёс суртахуун, ааш зангийнхан дутагдaltaй холбоотой худал үнэн таагүй зүйл ярил үйлдэл болно. Урангуй заавар журамд хэн нэгэнд ширүүн хэлбэл төгсгөл нь бүрдэнэ гэсэн байна. Харин ширүүн үгийг нь сонссон хүн ойлгосон байх ёстой гэж Абхидхар Макушагийн тайлбарт өгүүлжээ. Чалчих. Ямар нэг утгатай болон огт авцалдаагүй яриад чалчих өгөгдөл юм. Санаа нь 3 янз. Асанга бодлыг нь чалчиж бууга мэдэх гэхээс илүү зүйл хэлээгүй байна. Энэ нь бодож байгаа зүйлээ ярихын нэр мөн боловч цаад хүн нь заавал ойлгосон байх албагүй. Сэтгэлийн гэмн сэтгэлийн 3 хорын нэг байна. Сэтэл нь утга учиргүй дэмий хоосон ярих хүсэл. Чалчиж ихэснээр үйлдэл хийгдэнэ. Харин чалчаа ярианд дуусвал төгсгөлдөө хүрнэ. Чалчих нь 7 төрлөөр илэрнэ. 1. Хэрүүлэх, мууг нь дуудах, маргах, яс хаях. 2. Буддын бус ном шастар, бярмны нууц таринд баясах, мөн түүнд орох, түгээн дэлгэрүүлэх. 3. Ядарсан дуугаар гаслах, хашгирах. 4. Инээх, тоглоом шоглоом хийх, алиа марзан зүйл ярих. 5. Хаад түшмэд болон улс бүрэн хулгайч дээрэмчин мэтийн үүмэн самууны тухай ярих. 6. Согтуу галзуу мэт ярих. 7. Буруу аргаар амьдардаг хэн нэгний тухай ярих. Утга авцалдаагүй номлолт харш учир холбогдлого ярианы эхлэл төгсгөл нь хоорондоо ямар ч холбоогүй байдаг. Сэтгэлийн гим дэврээсэн тоглоом наадам, инээдэм нариган, жүжигийн үг хэллэгүүд ч үүнд багтана. Үүний эхний 3-ыг нь хэлний нүгэлд тооцно. Тооцохгүй гэсэн 2 байр суурь бий. Би энд эхнийхийг нь авлаа. Шунаг зан. Шунаг зангийн өгөгдөл нь бусдын эд хөрөн. Санаан дээрх 3 зүйл болох бөгөөд бодол нь төөрөлдөөгүй байх ёстой. Сэтгэлийн гэмн 3 хорын аль нэг байна. Сэтэл нь өөрийн болгох гэсэн хүсэл юм. Үйлдэл нь хүссэн зүйлээ өөрийн болгох оролдлого. Энэ минийх боллоо гэж бодсноор төгсгөлдөө хүрнэ. Харин Асанга энэ юм минийх болох болтугай гэдэг бодлыг төгсгөл гэсэн байна. Шунаг зан дараах 5 шинжээр бүрэн илэрдэг. 1. Өөрийн эд хөрөнгөндөө маш их харан байх. 2. Хөрөнгө хогшил цуглуулах хомхой зантай байх. 3. Бусдын сайхан юмыг байнга бодон хорхойсох. 4. Бусдын альва бүхэн минийх болоосоо гэж атаархуу бодол. 5. Шунагтаа хөтлөгдөн ичих нүрээ гэж гим зэмийг нь ойлгохгүй бүрэн автах. Энэ 5-ын аль нэг нь төрөөгүй бол жинхэнэ шунаг зан гэж үзэхгүй. Энэ 5 бодол 10 хар нүгэлд шууд багтана гэж йогт суралцах дараалалд өгүүлжээ. Харин дараах бодлууд нь жинхэнэ шунаг занд хамаарахгүй. 1. Энэ айлын эзэн миний болволж хүсснийг минь хийвэл юу та сайхан. 2. Бас эхнэр хүүхэд болон хоол унд эд хөрөнгөнийхэн тухай ингэж бодох. 3. Намайг шунал багтай энэ урчлангийн амьдралаас нүүр буруулсан хичээл зүтгэлтэй, мэдлэгтэй, өгөөмөр чанартай гэж бусад хүн мэдвэл юу та сайхан. 4. Намайг эхэс дээдэс 4 зүйлийн сахилтан хуургууд хүндлэн хоол хувцас мэтийг өгвөл юу та сайхан. 5. Мөн би хойд насандаа 5 тансаг таашаал думсан тэнгэр болж төрөхсөн. Бас Раудра Вишну тэнгэрийн орноос хувилгаан шидийг эрхшээгчийн төвшөнд төрөхсөн. 6. Эцэг их, хүүхэд,
эхнэр боол болон хуврагуудын эд зүйлийг эзэмших хүсэл. Үзэн ядах. Үзэн ядах өгөгдөл бодол сэтгэлийн гим гурав нь ширүүн үгийнхтэй адил. Сэтлэн зодох, цохих зэрэг хүсэл, мөн бусдыг алж хүлэхэд яадаг юм, эд хөрөнгө эрүүл мэндэнд дороотойсоо гэдэг бодол нь үзэн ядах нүгэл болно. Тэрхүү санаагаа гүйцэлдүүлвэл үйлдэл болно. Зодож нүдэх зэргээр төгсгөлдөө хүрнэ. Мөн доорх таван нөхцөл бүрдүүл жинхэнэ үзэн ядалт гэж үздэг. Харин аль нэг нь илрээгүй бол жинхэнэ үзэн ядалт биш. 1. Үзэн ядахаас аргагүй шалтгаан байр байдалд уурлах. 2. Хор хөнөөл учруулахад төвчээр алдрах. 3. Зөв бус зүйлд уурлах шалтгааныг сэтгэлдээ хадгалан ахин дахин бодож ус санах. 4. Яагаад зодож алж болдгүй юм бэ гэж өсөрхөн бодох. 5. Ичхүүрээ алдан гим зэмийг нь ухамсарлахаа болж хорлох сэтгэлээ барих чадваргүй болох. Мөн үзэн ядалт нь санаа төдий байж болно. Энэ надад гай тарсан гэж нөгөө этгээдийг хорлох санаа хэдий хэмжээнд агуулгадна, төдий чинээ үзэн ядалтын хилэнц хураана. Бас бусдын одоогийн садан төрөл, эдэх хөрөнгө, сайн чанар зэрэг зүйлсэнд дордоосоо, түнчлэн хойд насандаа муу заяанд төрөөсэй гэдэг хүсэлж үзэн ядалтад багтана. Буруу үзэл. Буруу үзлийн өгөгдөл нь оршин буй юмс. Санаа нь дээрхтэй адил гурван төрөл. Бодол нь үгүйсгэх үзэл санаандаа үнэмшсэн байна. Сэтгэлийн гим нь уран хорын аль нэг. Сэтэл нь үгүйсгэх хүсэл. Үгүйсгэх тухай бодвол үйл болно. Энэ нь шалтгаан, үр дагавар, үйл хөдлөл болон бодит туршихуйг үгүйсгэсэн дөрвөн төрөл байна. Буян нүгэл зэрэг зүйл байхгүй гэх нь шалтгааныг үгүйсгэж буй хэрэг. Харин энэ хоёрт хожмын нөлөө байхгүй гэдэг бодол бол үр дагаврыг үгүйсгэж байгаа явдал юм. Үйл хөдлөлийг үгүйсгэх бодол нь гурван төрөл байна. 1. Үр тогтож бойжих үйл явцыг үгүйсгэх нь эцэг их байхгүй гэж бодохтой адил буруу. 2. Эрх босох үйл явцыг үгүйсгэх нь хойд урд төрөл байхгүй гэж бодохтой адил буруу. 3. Эргэн төрөх үйл явцыг үгүйсгэх нь хувилгаан шидээр төрдгөө гэж бодохтой адил буруу. Мөн оршин бууг үгүйсгэх нь архад байхгүй гэдэгтэй адил буруу үзэл юм. Үгүйсгэсэн бодлоо илэрхийлснээр энэ үеийн үр дүн гарна. Дараах 5 хандлага ийм үр дүнд хүргэдэг. 1. Ухагдхууны бодит оршихуйг ойлгоогүй мунхаг сэтгэл. 2. Хилэнц нүгэлд баясдаг хатуу сэтгэл. 3. Алдаатай үзэл номлол баримтлан дагаж буруутсан сэтгэл. 4. Өглөг өгөх, тахил өргөх, галаар ариусгах, сайн явдал зэргийг үгүйсгдэг бүхнийг утаах сэтгэл. 5. Ичхүүр сонжуураа гэж ямар гимзэм учрахыг нь мэдэхгүй буруу үзэлдээ бүрэн автсан сэтгэл. Энэ 5 хандлага бүрдүүл сая буруу үзэл болно. Өөр буруу үзэл бий. Гэхдээ зөвхөн үүнийг буруу үзэл гэсэн нь бүх буйны үндсийг тасалж, ужид самуунд уруу татан муу бүхнийг хийлгэх гол үндэс болдог. Буруу үзэл нь бүхнээс хамгийн адгийнх нь учир энд багтаасан юм. Амь таслах, ширүүн үг хэлэх болон үзэн ядах нь сэтгэлийн гурван хороор өдөөгдөөд уур хилэн тэдгэрийг дээд цэгт нь хүргэдэг. Булгай, буруу хурцал, шунаг зан нь мөн сэтгэлийн гурван хороор өдөөгддөг боловч зөвхөн хүсэл тачаалаар төгсгөлдөө хүрнэ. Удлаа ярих, хов ярих, чалчих гурвын өдөөгч болон төгсгөлд хүргэгчийн аль алинд нь сэтгэлийн гурван хорын хувь оролцсон. Бас буруу үзэл нь сэтгэлийн гурван хороор өдөөгддөг. Гэхдээ зөвхөн мунхгаар төгсгөлдөө хүрдэг юм. Эдгээр 10 нүглээс сэтгэлийн 3 нь үйл болдогч, үүлийн илэрхийлэгч биш. Бие хилээр дамжин гаргах 7 үйлдэлүүдийг илэрхийлэгч болдог. Харин сэтгэлийн 3 нь үйл болохоос үйлийг илэрхийлэгч биш юм. Нүглийн хүнд хөнгөний ялгаа. Энэ нь 2 хэсэгтэй. Нэгдүгээрт үүлийн үр хураах замын ялгаа. Хоёрдугаарт үүлийн үрийг нэмэгдүүлэхэд нөлөөлдөг хүчин зүйл. Үүлийн үр хураах замын ялгаа. Нүгэлт үүлийн уршгийг нэмэгдүүлдэг 5 хүчин зүйл байдаг. Үүнийг амь таслахаар жишээлэн үзүүлье. Сэтгэлийн 3 хоронд хүчтэй автан санаатай амь таслал уршиг нь хүндэрдэг. Бусад буруу алхмыг үүнтэй жишин ойлгоорой.
Дараах үйлдэлээр амь тасвал уршиг нь улам нэмэгдэнэ. Амь тасалсан, тасалж буй, таслах болсон зэрэгтэй баярлаж бахархах. Өөрөө амь тасалж эсвэл бусдыг үүнд өдөөн хатгаж магтах. Амь таслахыг хараад сэтгэл хөөрөх, удаан санан дурсах. Амь таслахдаа үргэлж баярлан нэг дор олноор нь хороох. Маш ихээр тарчлаан зовоож хороох. Айлган сүрдүүлж зүй бус зүйл хийлгээд амийг нь хороох. Зовсон дорой буруу амьтныг амь гуйн өршөөл ирж байхад нь алах. Амь таслсан гэмээ цайруулахгүй бол уршиг нь улам нэмэгдэнэ. Өдөр тутам шашны сургаал дагахгүй бол хагас сар эсвэл шинийн 8, 14, 15 зэрэг өдрүүдэд нэг хоногийн сэхэл аваагүй. Мөн үе үе өглөг өгөх, буян хуримтлуулах, бясалгалд суух, гэмээ намжлах, мөргөх, залбирах, сүсэглэх зэргийг хийгээгүй бол өдрөөс өдөрт ичиж зовн гимшгийг ухаарахгүй бол эгэл амьдралын шунал хүслээс ангижрах номлолыг дагахгүй ойлгоогүй бол цусан тахилга үйлдэх буруу үзэлд хөтлөгдөн буян хийж байна хэмээн амь таслах буюу энэ ертөнцийг бүтээсэн эзэн мал адгуусыг нэгэнт хэрэглэх зориулалтаар бий болгосон. Тиймээс тэднийг алсан ч гин болохгүй гэх мэт буруу сэтлэр амь таславал уршиг нь улам нэмэгдэнэ. Үлийн өгөгдлөөс хамаарч уршиг нь улам нэмэгдэнэ. Том амьтан, хүн, хүний үр удам, их эцэг, ах дүүсээ хөнөх, багш тэргүүтэн, өөрийг нь хайрладаг нэгэн, номлол загч, бод садав, архад, брадигаг хөнөх, гэгэрэгсдийг хороож болохгүйг мэдсээр байж түүнийг санаатаагаар шархтуулах зэрэг үүнд хамаарна. Энэ таваас өөр хүчин зүйлээр амь таславал уршиг арай хөнгөн байдаг. Бусад 9 буруу үеийн уршигийг амь таслах нүглийн өгөгдлөөс бусад зүйлтэй нь жишин ойлгож болно. Эс үгснийг авахын хувьд их хэмжээний сайн юм авах, бусдын итгэлийг ашиглах, ядуус, гуйлагчин, хувраг, буддын шашинтны эд зүйлийг булаах, үүсэлж нөөцлсөн зүйлийг авах, номлолд суралцагч, архад, брадига, хувиргын хүрээ болон суврагнаас хулгай хийвэл өгөгдөл талаасаа уршиг нь нэмэгдэнэ. Буруу хурцх нь их, ураг төрөл, дотн хүний ихнэр, гэлэнмаа, гүцэлмаа буюу эмгтэй самбартан зэрэг хавтгад зохисгүй хүнтэй хурцах, мөн ам мэтийн зохисгүй эрхтнэр хурцах, нэг хоногийн сахилтай, жирэмсний сүүлийн сар, өвдсөн мэт зохисгүй үед хавтах, сувраг болон хувиргын орон байр хийд мэтийн зохисгүй газар хурцвал өгөгдлөөсөө шалтгаалan уршиг нь хүндэрдэг. Төөрөгдүүлэх зорилгоор янз бүрээр худлаа ярих, эцэг их, бүр гэгэрэгч, амд найз, садан төрөлдөө худлаа ярих болон амь таслах зэрэг гурван ноцтой үйл өдөөн худлаа хэлбэл өгөгдөл талаасаа уршиг нь нэмэгдэнэ. Мөн хувиргын хүрээний эвийг эвдэх санаархлаар худлаа ярих нь хамгийн хүнд уршигтай үйл болдог. Эртний нөхөрлөл, багш шав, эцэг их, үр хүүхэд, хувиргуудын эвийг эвдэх, хов ярьсан бол өгөгдөл талаасаа уршиг нь нэмэгдэнэ. Мөн биеийн 3 буруу үйлд өдөөн хатгсан хов ярвал уршиг ихтэй. Эцэг их, багш зэрэг хүмүүст ширүүн үг хэлэх, зөв ариун зүйлийг ор үндэсгүй хараан зүхэх, мөн гүтгэх, загнах, доромжлох нь өгөгдлийн хувьд уршиг ихтэй байдаг. Шалчих нь өгөгдөл талаасаа хэлний 3 буруу үйлдэл ижил уршигтай. Түүнээс гадна хэрүүлүүдэх, бусдын булайг нь дэлгэх, маргалдуулан эвдрэлцүүлэх, чалчаа үг их уршиг авчирна. Буддын бус номлолыг шохорхон унших болон их эцэг, төрөл садан, багш нар амуулах, өөлөх, доог тохуу хийж зүй бусаар ярих нь өгөгдөл талаасаа ч уршиг ихтэй. Хувраг ба сувраг шүтээний эд зүйлд шунах болон сайн талаа дүгийлгэн хаад ноёд ба ариун явдалтан ухаантан сэхэтнүүд энэ талыг мань анзааран магтаж өргөл өгөөсэй гэж шунагалвал ихээхэн уршигтай. Эцэг их, ураг төрөл, багштай ус санах, гимгүү гуйлагчин дорой, өр нэмгэн хүнийг хорлох сэтгэл агуулах, тэрчлэн үнэн голоосоо бурууга хүлээсэн хүнд ус санах нь үзэн ядах өгөгдөл талаасаа уршигтай. Дээр өгүүлсэн бүхнийг үгүйсгэх нь буруу үзлийн өгөгдөл талаасаа ихээхэн уршиг дагуулна. Бусад буруу үзлээсээ илүү их уршигтай байдаг. Мөн энэ ертөнцид төгс гэгэрсэн архад болон үнний замаар замнагч, үнний замд хүрсэн хүн байхгүй гэдэг үзэлч уршиг ихтэй. Харин энэ бүхнээс бусад буруу үзлийн уршиг бага. Төвшний тодорхой үндэслэлд үүлийн уршигийг 6 зүйлээр ирмэлэн жагсаасан байдаг. Хүчтэй сэтэл. Энэ бол сэтгэлийн 3 гэмээр өдөөгдсөн эсвэл өдөөгдөөгүй ч маш хүчтэй илрэх үйлдэл юм.
Дадал гэдэг нь буян нүглийг тухайлан удаан хугацаанд олон дахин давтаж зуршил усан үйлдэл юм. Шинж чанар. Бие хэлний 7 үеийн уршиг хойноосоо урагшлах тусам улам хүндэрнэ. Харин сэтгэлийн 3 үеийн уршиг нь урдаасаа хойшлох тусам нэмэгдэнэ. Суур өгөгдөл. Буддаа номлол, хувраг болон түүнтэй зүрлэх нэгнийг хорлох эсвэл туслах буюу тийм үйлэнд хамжилцах. Буруу хандлага тогтох. Өхөн үхтлээ зөвхөн нүгэл хийж ганц ч буян хийхгүй байх явдал. Тогтсон буруу хандлагаа өөрчлөх. Нүглийг цээрлэн хүсэл шунлаас ангижран буян хийх. Анддаа илгээсэн захидалт. Үргэлжид санаашран сэтгэлийн жолоо алдаж үзүүргүй хүслээр тэлүүлсэн ямар ч үйл адилхан. Үнэхээр гол таван чанар болж эгнэгт цогцлох тул үздэл буян болох зөвүүдийг нь сонгон дадал болго гэсэн байдаг. Гол таван чанар хөгжүүлэх дээрх 3 өгөгдөл дээр эрхэм 3 эрдэн зэрэг эрхэм чанарт өгөгдөл ба эцэг их зэрэг ач тус ихтэй хоёрыг нэмбэл нийт 5 зүйл болно. Үүлийн үрийг нэмэгдүүлэхэд нөлөөлдөг хүчин зүйл. Үүлийн үрийг нэмэгдүүлэхэд нөлөөлдөг хүчин зүйлийг 4 хэсгээр тайлбарлана. Өгөгдлөөс хамааран үүлийн хүч нэмэгдэх. Эрхэм 3 эрдэнэ, багштай энэ тэнцүү нэгэн эцэг ихтэй хүчтэй сэлгүү боловч өчүүхэн төдий тусвал их буян хураадаг. Харин хор хөнөөл учруулвал маш их нүгэл хураана. Гайхамшигт номлолыг үргэлж санах сударт энэ талаар өгүүлэхтэй. Буддаа номлол хуврагын өчүүхэн зүйлийг зөвшөөрөлгүй авбал нүгэлэхтэй. Тэднээс зөвшөөрөлгүй авсан зүйлээ тэр даруйд нь буцаан өгвөл Буддаа болон номлолын өмнө хийсэн гэмт цагаадна. Хуврагаас хулгай хийсэн гэм үр дагавраа амсгаас нааш арилахгүй. Хувраг бол маш их хүчтэй өгөгдөл юм. Хэрвээ хуврагын бадар аягнаас хоолыг нь авсан бол амьтны агуу их там дунана. Хоолноос өөр зүйл авсан бол амсхийг чөлөөгүй тамийн оролцох тас харанхуй там зэрэг газарт төрнө. Ялангуяа ёс зүйн журмаа зөрчин хуврагын хувийн эд зүйл навч цэцэг үр төдийхнийг нь хэрэгэлсэн ч амьтны агуу их тамд очино. Тухайн тохиолдлоос мултарсан ч хуурай цулд гар хөлгүй сохор амьтан болж төрдөг. Эсвэл гар хөлгүй бэрд болж удаан зовн тарчлана. Энэ мэт маш их зэмтэй гэж нарны шимт сударт өгүүлдэг. Мөн хуврагын хүрээ гэлэнгүүдэд зориулж өгсөн цэцэгч байсан ганцаараа хэрэглэж, гэргийтэнд өгч, эсвэл гэргийтэн хэрэглэж огт болохгүй гэж Буддаа хэлсэн байдаг. Тэгвэл маш хүнд нүгэл болно. Нарны шим сударт хуврагт зориулсан алив юмыг хувьгүй бусдад тараасанд орвол худаг мисээр гар хөлөө хуглуулж огтлуулах нь хамаагүй дээр. Ариун хуврагуудад оногдох юмнаас аминдаа хэрэглэж нүгэл дунснаас арвалзан буцлах гангийн хайшиг амандаа цутгуулах нь хамаагүй дээрээ. Эгэл хүн лам хуврагын эд үлгийг бүүг хэрэгэл ингэсэн дорвол уур шиг галыг идэх гэж оролдох нь хамаагүй дээр. Хувраг ламын гэр оронд хоног өнгөрөөж унтсан дорвол хуу шатах түүмэртэй бинд хөрхөрч хэвтэх нь хамаагүй дээр гэж өгүүлсэн байна. Хуврагууд дундаас бод садав хуурахтай холбоотой зөв үйл маш их буян хураадаг. Харин муу үйл бол асар том нүгэл хураана. Сүсгийн хүч хөгжүүлэх утрын тэмдэг сударт бод садавд уурлан ийм олиггүй хүн рүү харахгүй гэж түүнээс нүүр буруулвал арган зүгийн хамаг амьтанд өшрөхөн харанхуй гямданд хорсноос хамаагүй их нүгэл хийж буй хэрэг. Мөн хэн нэг бод садваг дормжлох нь замб твийн бүх амьтныг тонн дээрэмтгэхээс ч их нүгэлтэй. Бас ганга мөрний элсний тоотой тэнцүү сувраг эвтлэн шатаах нь их хөлгөнд сүсэглэгч бод садвад ус санаж ууралсан алдаатай адил уршиг дагвал. Мөн тодорхой ба тодорхой бусад хүрэх бэлэг тэмдэг сударт 10 зүгийн амьтны нүдийг ухчихад хожим өрөвдөж дахин нүд оруулах нь буян мөн. Урд нь гямданд хорьсон бүх амьтнаас суллаж чакравартан Бярман тэнгэрийн цэнгэл идүүлэх нь буян ихтэй. Харин их хөлгөний бод садваг бишрэн харахыг хичээх магтан алдаршуулахын буян тэр бүхнээс үлэмж илүү гэжээ. Үлэмж амгаланд магадтай хүргэгч шидэт сударт замб твийн бүх амьтныг хороох эсвэл бүх хөрөнгийг нь дээрэмдэх уршигтай. Харин өчүүхэн өглөг амьтанд өгөх гэсэн бод садвагийн сайн үйлд саад хийсэн гэм тэр бүхэнтэй харьцуулшгүй их. Тиймээс бод садвад маш их анхааралтай хандах ёстой гэсэн байдаг. Тухайн хүнээс хамаарсан нөлөөлөл.
Төмрийн хилтерхий хэдий жижигхэн ч усанд живдэг. Харин төмөр сав хичнээн томч усанд хөвдөг. Учрыг нь мэдэхгүй хоёрын үйлцэн нүглийн хүнд хөнгөний ялгаа үүнтэй адилаа гэж Будда хэлжээ. Их нирван сударт замаан залхагт барьцалдсан ялаас салж чаддгүй шиг тэнэг хүн өчүүхэн гим нүглээс салах чадваргүй байдаг. Алдаагаа ойлгодгүй учраас зөв замд орж чаддгүй. Хэдий урд насны буян байлаач нүгэл хийж буйнаа дороотуулдаг. Тиймээс энэ амьдралдаа идэх байсан сайн сайхан бүхэн бүрэлдэхин оронд тэсвэршгүй там болон хувирдаг. Энэ нь балга усанд атга давс хийвэл уухын аргагүй болдогтой адил. Хүнээс зээлсэн мөнгөө өгөөгүй бол нүрийг нь харж чадахгүй зовдогтой ижил. Амьдралын утга учирыг ойлгоогүй, төлөвшүүлсэн зөв дадал өчүүхэн, ноцтой алдаа гаргасан, алдаагаа намжуулж арилгаагүй, эхнээсээ буян хийгээгүй таван нөхцөл нь энэ насанд идэх сайн сайхан үеийн үрийг там болгон хувиргадаг хэмээн өгүүлжээ. Гимээ нуухын оронд урдын алдаандаа гимшиж, цаашдаа цээрлэж, түүнийг дарах зөв дадал хөгжүүлдэг ухаантан нүглээ нэмгэлдэг гэж Будда хэлсэн юм. Харин мэдсээр байж үл тоомсорлон учрыг нь мэднэ гэж өнгөрвөл уршиг ихтэй. Нандин эрдний цогцос сударт 3000 ертөнцийн бүх амьтан орчлонгийн хүрдийг эргүүлэгч эзэн болж их хүлгэнд ороод дор бүрнээ далай шиг цогцонд сүмбэр уршиг голтой зул барин Буддагийн сувраганд өргөсөн ч амьдралын учрыг таньсан бодисаттва ургамлын тосоор зул асааж сувраг тагсан буйны 101% нь ч хүрэхгүй гэсэн байдаг. Энд санаа зориг гэгэрх тэмүүлэл тахил өргөсөн сувраганд нь ямар нэг ялгаа алга. Өргөсөн зул нь зөрүүтэйч өргөж буй хүний ялгагдах онцлог асар их ажээ. Үүнээс сахил сахих болон сахил сахихгүй номлолд суралцах зарчмын ялгаа харагдаж байна. Нэг сахилтай, хоёр сахилтай, гурван сахилтай нөхцөлд ч төвшин дээш ахих нь ялгаатай. Жирийн хүн нэг хоногийн сахил аваад өглөг өгөх, сахилгүй үедээ өглөг өгөх хоёрын буйны хүч нь маш их зөрүүтэй байдаг. Ёс зүйн алдааг тас цохогч сударт 100 жил тасралтгүй 10 буруу үйл хийсэн хүн их гэм хураана. Харин гэлэн хүн ёс зүйгээ зөрчиж багшийнхаа хувцсыг өмсөн сүсэгтнүүдийн өгсөн хоолыг нэг удаа эзснийг гим түүнээс асар их гэсэн байдаг. Будда үүнийг хувь хүний онцлогоос хамааран алдаа дутагдлын уршиг ихсдэг гэж тайлбарлажээ. Мөн ёс зүйн тодорхой тайлбарт ёс зүй зөрчсөн ба заавар журмаа дагаагүй хэм бүхэнд ёс алдаж журмаа зөрчиж сүсэгтний идээг хэрэгэлсэнд орвол ус хуухлам дөл оволдсон халуун ширэм залгих нь дээр гэж хэлсэн байдаг юм. Гигантэн домба нэгэнтээ номлолд суралцахдаа дээрх гаргасан алдааны дэргэд 10 хар нүгэл юу ч биш шүү гэсэн юм. Энэ яа харахгүй үнэн үг. Өглөгөөс үүдэлтэй нөлөө. Амьтанд өглөг өгөх дотроос номлолын өглөг илүү. Харин Буддад өргөх эдийн тахилууд дотроос номлол сургаалыг нь ёсчлон дагах буйны тахил илүү билээ. Бусдыг нь энэ маягаар ойлгох хэрэгтэй. Сэтгэлээс үүдэлтэй нөлөө. Нандин эрдний цогц сударт 3000 ертөнцийн амьтан бүхэн тус бүртээ сүмбэр уулын чинээ Буддагийн сувраг бүтээв. 100 сая галвын турш чадлынхаа хэрээр өнөө суврагаа дахин шүтжээ. Энэ бол их буян мөн. Гэхдээ төгс гэгэрлийн төвшөнд хүрэх тэмүүлэлтэй бодисаттвагийн үлмэд ганц цэцэг дэвссэн буян түүнээс ч их ажээ. Тавьсан зорилгын хэр хэмжээ, зорилго нь өөрийн ба өрөөлийн жаргалын алинд чиглэсэн болон санаа бодол нь хүчтэй илэрсэн эсэх. Мөн тэрхүү санаа бодлоо хэдийн хугацаанд хадгалсан зэргээс хамаарч үүлийн нөлөө нэмэгддэг. Энэ бүхнийг судрын дээр хишлэлтэй харьцуулан ойлгож ав. Удаан хүчтэй үргэлжилсэн сэтгэлийн гэмээс буруу үйл гарна. Сэтгэлийн гэмүүдээс уур хилэн хамгийн хүчтэй нөлөөтэй. Бодисаттвагийн замналд энэ тухай. Мянган галавт өглөг түгээж мэтршгүй үнэнчээр Буддааг шүтсэн гайхан буйны сайхан үр ганцхан уурлахад хийсдэх нь хайрна гэж сэрэмжлүүлжээ. Өөрийн журмын нөхөд ялангуяа бодисаттва дуурлах маш их уршигтай. Бясалгалын хаан сударт энэ тухай. Хуврагыг хорлох гэсэн гэм нүгэлт сэтгэлийн үр хожим хойтод юусоо арилахгүй, хосгүй ёс суртаалыг дагаад жарлахгүй. Сүмд сууж бясалгаад жарлахгүй. Сүүлд баахан гимшээд жарлахгүй. Буддааг дахиж мөргөөд жарлахгүй. Бусдад өглөг тараагаад ч арилахгүй. Мөн бодисаттвагийн замналд
өгөөмөр гэгээн бод садав нарын тухайд өөнтөгч муу санаалах төдийд өчнөө хичнээн бодсны тоогоор өн галавт тамд сууна гэж буддаа хэлсэн. Үр дагаврын тайлбар. Гүйцэд боловсрох үр дагавар. 10 хар нүгэл нь өөрсдийн гол үндэс болж буй сэтгэлийн 3 хорийн алинд суурилснаас хамааран их дунд бага хэмжээтэй болно. Үр дагавар нь мөн 3 өөр байна. Төвшингийн тодорхой тайлбарт амь таслах зэрэг 10 их үлийн үрээр тамд төрнө. Дунд зэргийн 10 үлийн үрээр бэрд болно. Харин бага үлийн үрээр адуус болдог ажээ. 10 төвшний сударт бага, дунд хоёрын үр дагаврыг дээрхээс эсрэгээр тодорхойлсон байдаг. Шалтгаан болдог үр дагавар. Муу заяанаас хүн болж төрсөн ч өмнөх үеийн үр нь дараах муу зүйлсийн шалтгаан болно. Амь таслсан учраас нас богино. Эс үхснийг авсан учраас эд хөрөнгөгүй ядуу. Буруу хүрсэн учраас эхнэр нь үнэнч бус. Худлаа ярьсан учраас доромжлуулах. Хов ярьсан учраас садан төрөлтөөгөө хэрэлдэж салах. Ширүүн үг хэлсэн учраас сэтгэлд таагүй үг сонсох. Чалчсан учраас бусад хүн үгийг нь тоохгүй бас тачаал уур мунхаг нь маш их байдаг. Үннийг өгүүлэгчийн бүлэг ба 10 төвшний сударт буруу үйл нь тус бүр 2 үр дагавартай гэжээ. Хэдийгээр хүн болж төрсөн ч амь таслсан тул богино настай ба өвчин ороомтгой эс үхснийг авсан тул ядуу ба бусдад эд хөрөнгө алдах. Буруу хорцсон тул албат нь дуулуургүй, итгэлгүй ба хань ижлэн шалиг. Худлаа ярьсан тул ихэд доромжлуулах ба бусдад хуурагдах. Хов ярьсан тул муу найз нөхөртэй ба бусад хүн үргэлж эсэргүүцэн босох. Ширүүн үг хэлсэн тул муулуулах ба доромжлуулах. Чалчсан тул үгийг нь тоохгүй байх ба итгэхгүй байх. Шунаг тул альваад хүлэгдэх ба ханахаа болох. Үзэн ядсан тул бусад хүн туслахаас цааргалах ба бусд нь эсвэл өөрөө бусдад хор хөнөөл учруулах. Буруу үзэлтэй тул буруу үзэл бодолтой ба зусарч башир замтай болдог. Хүн болж төрсөн ч амь таслахад дурладаг зан нь шалтгаан болдог үр дагавар буюу урд хийж байсан үйлдэл таарсан үр дагавар юмаа гэж Ахмад багш нар хэлсэн байдаг. Орчин тойронд гарах үр дагавар. Амь таслсан гаднаас олддог хоол унд эм тан үр тарианы шим муудна. Тэр бүхэн шимт хижээлгүй шингэц муутай болж өвчин үүсгэх тул ихэнх амтан цагаасаа эрт өгдөг. Улгаа хийвэл үр тариа муудаж ургац гарахгүй ган гачиг ихтэй хүчтэй адар орж үр тариа хадаж үгүй болох үр дагавар гарна. Буруу хурцвал хаасайгүй баас шээс балчиг шавар намаг тогтож өмхий хангалсан таагүй орчин бүрдэнэ. Худлаа ярвал газар тариалан ба арилжаа намаа хөгжихгүй эв түнжингүй байн хуурдаг. Мөн айдас гүйцсэн олон шалтгаан бий болдог. Хов ярвал газар нутаг бартаа саад ихтэй хад чулуу эрг гангатай зэлүүд болно. Аюул осол тохиолдох шалтгаан нөхцөл бүрдэнэ. Ширүүн үг хэлбэл газар орон хожуул тайрдас өргөст мод хад асга бул чулуугаар дүүрнэ. Мөн далай нуур цөөрөм хатаж ширгэнэ. Эсвэл усан хужиртай шорвог говь цөл ээрм эзгүй тал болж аимшигтай хараатантай болно. Чалчвал жимсний модны үр боловсрохгүй боловсрсан ч цаг бусаар үр тогтно. Эсвэл боловсроогүй хэрнээ боловсрсан мэт харагдана. Ургамлын үндэс муудаж удаан хугацаанд ч ургахгүй. Үзэсгэлэнт ой цэцэрлэг, цэцэгт хүрээлэн, нуур цөөрөм ховрдохын зэрэгцээ айдсын шалтгаан болдог. Шунаг зан гаргавал жил, сар, бүр өдөр хоногийн хамаг сайн сайхан бүхэн доройтон хомсдож нэмэгдэхэн болно. Үзэн ядвал элдвийн өвчин тахал, халдварт өвчин, гамшиг зовлон учрна. Мөн гадаадын дайсантай байлдан хямрал тэмцэл ихтэн. Бас арслан бар зэрэг араатан, хорт могой, хилэнцэд хорхой, галт хорхой шавж орширдог. Түүнээс гадна аюулт ягчс хулгайч дээрэмчин олширдог. Буруу үзэл нь сав ертөнцийн ариун гэгээн эрхэм бүхний их ундрагыг таслана.
Мөн ариун бус зовлон таригч зүйлс ариун гэгэнд тооцогдох болно. Түүнээс гадна авралт хөтлөх багш, авран өмгөөлөгч нар үгүй болох үр дагавартай. Буян ба түүний үр шим. 10 цагаан буян. Төвшний тодорхой тайлбарт амь таслах, хулгай хийх, буруу хурцгийн гэм зэмийг ойлгосон буян сэтгэлээр тэднээс ангижрах бүхнийг хийн түүнийгээ эсэст нь хүргэх биеийн үлийг буян гин. Мөн хэлний дөрв сэтгэлийн 3 үйлч үүнтэй адил. Ялгаа нь хэлний үйл, сэтгэлийн үйл гэдэг нэрэндээ байгаа юм гэжээ. Буяныг мөн өгөөгдөл, сэдэл, үйлдэл, төгсгөл гэж задлж болно. Амь таслахыг цээрлэх үйлээр жишээ авъя. Өгөгдөл нь бусад амьтан. Нүглийн гимзэмийг ухамсарлаад түүнээс цээрлэх ярмэлцэл нь сэдэл болно. Харин амь таслахаас бүрмөсөн цээрлэх санаа төрвөл үйлдэл болно. Төгсгөл нь огт амь таслахаа болох биеийн үйлдэл юм. Бусдыг нь энэ зарчмын дагуу ойлгож аваарай. Буяны үр дагавар. Буян мөн л шалтгаан болдог, хүчтэй нөлөөлдөг, гүйцэд боловсрох 3 төрлийн үр дагавартай. Бага, дунд, их зөв үеийн гүйцэд боловсрох үеийн үрээр хүн болж төрнө. Мөн хүсэлт тэнгэр болон дээд мандлын 2 тэнгэр болж төрдөг. Шалтгаан болдог ба хүчтэй нөлөөлдөг үр дагаврыг нүглийн эсрэг гэж ойлговол зохино. 10 төвшний сударт эдгээр 10 зөв үйлийг эзэмшвэл энэ ертөнцийн амьдралд татагдхаан болно. Бусдыг инэрэн харьлахгүй байлаач бусдын заавраар бясалгавал Шарвагагийн төвшөнд хүрдэг. Мөн инэрлийн сэтгэлгүйч бусдын туслалцаагүй өөрөө гэгээрэлд хүрэх эрмэлзэлтэй байж болно. Ингээд юмс үзэгдлийн уялдаа холбоог таньж мэдвэл Брадигагийн төвшөнд хүрдэг. Харин саруул ухаан, инэрл хайр, гайхалтай арга барил, агуу зорилгоор нэг чамтныг орхилгүй Буддагийн бэлэг бэлгүүнд хүрэх эрмэлзэлтэй суралцвал Бодхисаттвагийн төвшөнд хүрч бүх төгс чанарыг эзэмшдэг юм. Энэ бүгдийг хичээнгүйлэн хөгжүүлвэл төгс гэгэрэгчийн бүх мөн чанарыг эзэмшнэ. 10 цагаан буян ба түүний үршимийн тухай бусад их зохиолуудад тодорхой тайлбар байсангүй. Тиймээс энэ бүгдийг төвшний тодорхой тайлбар ба бураангуй заавар журам зэрэг зохиолуудаас ишлэн дурдлаа. Үеийн үрийн бусад ангиллал. Үеийн үрийн бусад ангиллалын тайлбар 2 хэсэгтэй. Хүргэх ба гүйцэлдэх үеийн үрийн ялгаа. Тодорхой ба бүрхэг үр дагавартай үйл. Хүргэх ба гүйцэлдэх үеийн үрийн ялгаа. Сайн заяанд хүргэх үеийн үр нь буян, муу заяанд хүргэх үеийн үр нь нүгэл байдаг бол гүйцэлдэх үеийн үр тодорхой бус байдаг. Сайн заяанд төрсөн ч тахир дутуу, зүс царай муу, нас богино, өвчлөмтгий, ядуу тарчиг байдал нь нүглийн үрээс бий болдог. Мөн адгуус, бэр тулсан ч аз завшаан, сайн сайхан бүхэн бүрдвэл буяны үр юм. Ерөнхийдөө хүргэх ба гүйцэлдэх үеийн үр боловсрох 4 боломж бий. Тухайлбал хүргэх үеийн үр нь буян байхад гүйцэлдэх үеийн үр нь буян нүгэл хоёрын аль нь ч байж болно. Мөн хүргэх үеийн үр нь нүгэл байхад гүйцэлдэх үеийн үр нь буян, нүглийн хоёр нь аль аль нь байх боломжтой. Абхидхармакоша номдоо буян нүглүүд сайн болон муу заяан хүргэхийн сацуу бүрэн гүйцэлдүүлдэг болохыг ухаж ойлго. Хүргэх үеийн үр нь чухам хаан төрхийг заадаг бол гүйцэлдэх үеийн үр нь тухайн олсон төрлийн зовлон жаргалыг бүрдүүлдэг. Абхидхармакошад хүргэх үйлээр тодорхой нэг төрөл авна, харин гүйцэлдэх үйл нь олон байж болно гэжээ. Энэ нь нэг хүргэх үеийн үрээр ганц л төрөл авахаас олон төрөлд төрөхгүй. Харин гүйцэлдэх үеийн үр олон учраас нэг хэвээрээ төгсөхгүй гэсэн үг юм. Мөн Абхидхармакоша энэ тухай заахдаа ганц төрөлд хүргэдэг нэг үйл бий, олон төрөлд хүргэдэг нэг үйлч бий. Нэг төрөлд хүргэдэг олон үйл ус байдаг. Олон төрөлд хүргэдэг олон үйлч байдаг. Асанга үнийг ганцхан хормын үйлээр нэг амьдралын үрийг суулгаж болно. Мөн тэрхүү үйл нь олон амьдралын үрийг суулгасан ч байж болно. Нэг үеийн олон хорм нь ганц л амьдралын үрийг ахин дахин суулгаж болдог. Эсвэл олон үйл өөр хоорондоо сүлжилдэн төрлийн олон хэлхээний үр хөврлийг байн байн тэтгдэг гэж тайлбарлажээ. Тодорхой ба бүрхэг үр дагавартай үйл. Төвшний тодорхой тайлбарт санаатай хийж хуримтлуулсан үеийн үр дагавар тодорхой байдаг. Харин санамсаргүй үйлдсэн болон хуримтлуулаагүй үеийн үр дагавар бүрхэг юм. Хийсэн ба хуримтлуулсан үеийн үрийн ялгааг уг номд тодорхойлохдоо
Хийсэн үлийн үр гэж юу вэ? Энэ бол санаж бодсон буюу санаа болон бие хэлээр хийгдсэн үйл юм гээд цааш нь зүүдэндээ хийх, мэдэхгүй хийх, санамсаргүй хийх, хаяа хорхойсолгүй хийх, эндүрч хийх, мартаад хийх, бусдын эрхээр хийх, шинж чанарын хувьд тодорхой бус үйлдэл, гимшиж зассан үйлдэл, эсрэг арга хэрэглэн дарсан 10 үйлээс бусд нь хуримтлуулах үлийн үрд багтана. Эдгээр 10 үйлээс бусд нь хуримтлагдах үлийн үр юм. Харин энд дурдсанаас бусд нь хуримтлуулсан үйл болно. Хураангуй заавар журамд хийсэн ба хуримтлагдах үйлийг дараах байдлаар 4 янз тайлбарласан байдаг. Амь таслсан ч хуримтлагдахгүй байх нөхцөл нь үлийн үрийн тухай мэдэхгүй улмаас хийх, зүүдэндээ үйлдэх, зориуд үйлдээгүй, бусдын эрхээр хийх, мөн ганц удаа үйлдээд түүндээ гимшин гим зэмийг нь гүнзгий ухамсарлан дахин давтахгүй гэсэн хадуу тангараг тавиад хийсэндээ хүрэх. Үр дагавар нь гарахаас өмнө амьдралтаа зууралдсан шунлаа дарах, мөн үлийн үр нь боловсрохоос өмнө орчлонгоос ангижрах сургаалын үр сэтгэлдээ суулгах. Хийгээгүй ч гэсэн хуримтлагдах нөхцөл. Амь таслах гэж удаан бодох, хэрхэн алхаа төлөвлөсөн ч амийг нь хороолгүй орхих. Харин дээрх хоёр нөхцлөөс бусад тохиолдлоор амь таславал хийсэн ба хуримтлагдах үлийн үр болно. Хийгээгүй ба хуримтлагдахгүй үлийн үр нь дээрх 3-аас бусад тохиолдол юм. Эс үгснийг авахаас чалчих хүртэлх бусад үйлүүдийг үүнтэй жишиж ойлгох нь зүйтэй. Сэтгэлийн 3 үлийн хувьд дээрх нөхцлүүдийн 2 дахь нь байдаггүй. Бас эхний нөхцөлийн санаатай хийх ба бусдын эрхэнд автах гэдэг зүйл нь огт байдаггүй юм. Тодорхой уршигтай үлийн үр дагавар нь цаг хугацааны хувьд энэ насандаа амсах, дараа төрөлдөө амсах, өөр төрөлдөө амсах гэсэн 3 төрөл байна. Энэ насандаа амсах үлийн үр амьдарч буй тухайн цаг үед боловсрдог. Төвшний тодорхой тайлбарт доорх 8 үлийн үрийг энэ насандаа амсна гэжээ. Амь бие, хөрөнгө хогшил, энэ амьдралд санаа тавих нь нүгэл учир энэ насандаа зовлон идэлнэ. Харин энэ бүхнийг огт хайхрахгүй бол буян. Амьтанд элт хор хөнөөл учруулвал, инэрлийг хөгжүүлж бусдад туславал, эрхэм 3 эрдэнэ ба багш зэрэгт элт хайхрамжгүй хандвал, тэдэнд ихэд итгэж биширвэл, тэтгэж туссан их эцэг багш зэрэг хүмүүстэй хор хөнөөл учруулж ачийг нь хариулаагүй нүглийн үрийг энэ насандаа амсна. Харин тэдэнд тусалж ачийг нь хариулах санаа бодлого буян бөгөөд үр шимийг нь энэ амьдралдаа идэлнэ. Дараа төрөлдөө амсах үлийн үрийг 2 дахь амьдралдаа идэлнэ. Өөр төрөлдөө амсах үлийн үрийг 3 төрлөөс хойш хүртэнэ. Бидний мөн чанарт шингэсэн олон буян нүглүүдийн үр дагавар дараах байдлаар илэрнэ. Хамгийн хүнд үйл нь эхэлж боловсрно. Чансаа ижил бол үхэх агшинд ой тоонд орсон нь эхлэн боловсрно. Ой тоонд зэрэг орж ирвэл аль илүү дадал зуршил болсон нь эхэлж боловсрно. Яг ижил хэмжээнд зуршил болсон байвал аль эхэлж хийсэн үйл үр нь төрүүлж боловсрно. Энэ тухай Абхид Хармакушагийн тайлбарт аль илүү хүнд эсвэл ой тоонд орсон, аль зуршил болсон, эсвэл эхэлж хийсэн үлийн өрөөдөл энэ төрөнд энэ нурчланд боловсрдог юм а хэмээн бичсэн байдаг. Үлийн үр ба түүний үр дагаврыг наривчлан ялгаж бодох. 10 хар нүглийг цээрлвэл сайн төрөл олдог. Харин төгс гэгэрэлд хүрэх нөхцөл бүрдүүлэх нь зүйрлэшгүй дээд төрөл юм. Тиймээс ийм завшаан боломж бүрдсэн заяаг л бүрдүүлэх хэрэгтэй. Гүйцэд боловсрох ашиг тус. Гүйцэд боловсрох үлийн үр 8 зүйлийн ашиг тустай. Төгс сайхан амьдрал. Өмнөх үлийн үрээр урт наслах заяатай, тэр ёсоор урт удаан амьдрна. Төгс сайхан зүс царай. Өнгөлөг зөв төрхтэй царайлаг, ямар ч совггүй учир нүдэнд дулаахан, биеийн харьцаа гоо сайхан байна. Төгс сайхан угсаа. Энэ амьдралд хүндтэй, нэр алдартай, дээд зэндааны гэр бүлд төрнө. Төгс сайн хөрөнгө. Баян чинээлэг, садан төрөл, найз нөхөд олонтой. Төгс сайхан яриа. Бие хэлээр хуураагүй учир бусад хүн итгэж найдна. Альва маргааны эцсийн шалгуур гэрч болдог тул хүмүүс үгэнд нь итгэнэ. Төгс сайн нөлөө. Өгөөмөр сэтгэл нь эрэлхэг зэрэг хичээл, зүтгэлээр илэрх зэрэг сайн чанартай. Тиймээс алдар хүнд ихтэй бусдад үргэлж хүндлэгдэнэ. Эр хүйс. Эр хүйстэй төрнө.
Хүч чадал. Урдах үеийн үрээр энгийн хор уршиг баг тохиолдно. Өвчнгүй эрч хүчтэй энэ насандаа санаачлаг зүтгэл ихтэй амьдрна. Түүнээс гадна эхнийх нь сайн төрөл, дараагийнх нь бие цогц, гурав дахь нь угсаа гарал, дөрөв дахь нь хөрөнгө болон нөхөд, тав дахь нь энэ амьдралын шудраг үнний шалгуур, зургаа дахь нь нэр хүнд, долоо дахь нь бүх сайн чанарын эзэн, найм дахь нь ажил хэргийн чадварыг тус тус илэрхийлж байгаа. Гүйцэд боловсрох үүлийн үр дагавар. Гүйцэд боловсрох үүлийн үр дагавар нь мөн 8 зүйл байна. Төгс сайхан амьдралтай учир өөрийн болоод өрөөлд хэрэг болох их буян хураана. Төгс сайхан зүс царайтай учир шавнар харсан даруйда баясан учирч үгийг нь сонсож дагах сэтгэл төрнө. Төгс сайхан угсаатай учир хэлсэн үгийг нь дагаж мөрдөнө. Төгс сайн хөрөнгөтэй учир бусдыг өглөгөөр татан тэдний сэтгэлийг хөгжүүлнэ. Төгс сайхан яриатай учир бусдын чадварт тохируулан ухуулан синхруулж сэтгэлийг нь хөгжүүлнэ. Төгс сайн нөлөөтэй учир бусдын ажил үйлсэд дэм тус болно. Мөн бусдын ачийг мартахгүй. Бусад хүн үгийг нь дагна. Эрх хүстэй учир бүх сайн чанарын эзэн байна. Эрмэлзэл хичээл зүтгэр шаардсан идхав бүхний эзэн болж чадна. Саруул ухаанаар альва эрдэм мэдлэгийн эзэн болно. Мөн нөхөртөө түшигтэй бусадтай хамт явах, ярьж хөөрөх, хөгжин баясах, аглаг газар даяанчлахад тэр болж ухарч ницэхгүй. Хүч чадалтай учир өөрийн болон өрөөлийн хэрэг зоргоос ухрахгүй. Тууштай, маш ориглон сэтгэлтэй, альваг ялгаж салган ойлгох чадвар эзэмшиж бүхнийг шууд танин мэдэх төвшөнд хурдан хүрнэ. Гүйцэд боловсрох үрийн нөхцөл. Гүйцэд боловсрох үр нь 8 үндсэн нөхцөлтэй. Амьтанд хор хөнөөл болохгүй, хор хөнөөл учруулах санаа агуулахгүй байх нь төгс сайн амьдрал гарцаагүй боловсрох нөхцөл. Энэ нь цаазын элднээс амьтныг аварч цааз гисгэлээс өршөөн хилтрүүлж амь таслагтай зайлж явбал амь нас чинь аан дааварцсан. Өвдсөн хөөрхийг асарч тэгхрүүлж өвчин эмгэгийг эмнэж ангааж амьтныг бас хөнөөхгүй байвал айх өвчингүй эрүүл явна. Зул мэт гэгээлэг зүйлс болон шинэ хувц зөргөх нь төгс сайхан царай зүстэй болох нөхцөл. Үүнд уур уцаараас салахын цагт уран гор шиг чимэг нэмнэ. Атаа хорслоо хаяхын цагт аштын сайхан тавиланг олно. Бардам зангаа дарж багшаа бүхэлдэн дагаж зарц барлаг мэт бусдыг хүндлэх нь төгс сайн угсаатай болох нөхцөл. Гуйсан гуйгаагүй хоол хүнс хувц зэргийг өгөх, зовсонд туслах, эрхэм сайн чанартай хүн болон ядууст өглөг өгөх нь төгс сайн хөрөнгөтэй болох нөхцөл. Хэлний дөрвөн нүглээс цээрлэх нь төгс сайхан яриатай болох нөхцөл. Дараагийн амьдралдаа олон сайн чанар цогцлуулан эзэмших ёроол тавин залбирах, эрхэм гурван эрднийг тахих, эцэг их шарваг брадига сахил хүртээсэн багшуулан бусад багшийг тахиран шүтгэх нь төгс сайн нөлөөтэй болох нөхцөл. Эр хүний давуу чанарт сэтгэл хангалуун байх, эм заяаны сул талыг ойлгон чамлах, бүсгүй тавиланд төрөх хүслийг дарах, эр эрхтнээ засуулах гэж байгаа амьтныг суллах нь эр хүүстэй болох нөхцөл. Бусдын чадаагүйг бие дан хийх, бусадтай гар нийлэн ажиллах, бусдыг хооллож унтлах нь хүч чадалтай болох нөхцөл юм. Эдгээр 8 нөхцөл дээр ариун зориг, ариун ажил үйл, ариун орон зай гэсэн 3 нөхцөлийг нэмж бүрдүүлбэл үр шим нь илүү болно. Ариун зориг нь өөрт хамаатай ба бусдад хамаатай 2 зүйл байна. Өөрт хамаатай ариун зориг. Өөрийн эзэмшсэн бүх буйнаа зүүрлэшгүй гэгэрэлд зориулна. Үүнээс өөр гүйцэд боловсрох үүлийн үр гордохгүй. Чин сэтгэлээсээ маш хүчтэй үндэс болсон нөхцлүүдийг бүрдүүлнэ. Бусдад хамаатай 2 ариун зорилт. Хамт суралцаж буй нөхдийнхөө өөрөөс сайнд нь атаархаж, энэ тэнцвүүтэй нь өрсөлдөж, доогуурт нь дээрлэхэж болохгүй. Өөрөө нөхөд шигээ чадваргүй бол бахархан дуурайж, өдөр бүр тэдэнтэй адилхан болох талаар олон дахин бод. Ариун үйл ажил нь өөрт болон бусдад хамаатай 2 төрөл бий. Өөрөөс хамаарах ариун үйл ажил гэж өөрөө хүчтэй тасралтгүй удаан зөв дадал хөгжүүлэхийг хэлнэ. Бусдаас хамаарах ариун үйл ажил гэдэг бол бусдын эзэмшээгүйг эзэмших эрмэлзэл юм. Мөн буян хийсэн нэгэнд урам зориг өгч магтана. Ингэснээр үргэлж тасралтгүй суралцаж, шантралгүй зөв дадал эзэмшдэг. Ариун орон зайд зорилт, үйл ажил хоёроос гарсан
15 дугаар бүлэг. Буйны зам мөрд орох. Буян нүглийн үүлийн үрийг бодож хэрэгцүүлсний эцэст буйны зам мөрд орох ерөнхий ба тусгай тайлбар. Ерөнхий тайлбар. Хотогт Шанти Девагийн бод садвагийн замналт. Бусармаг нүглэн зовлонгийн үүсэл тул бушуу түргэн бүр мөсөн салах гэж бор хоногийгч гэгэн өдрөгч бодож тунгаасаар өнгөрөөж байна. 10 цагаан буян бүхний уг нь ариун сүсэг гэж буддаа сургасан. Үнэн сүсгийн дээд нь харин үүлийн үрийг бясалгах юмаа гэж өгүүлжээ. Буян нүглийн үр дагаврыг мэддэг болсондоо сэтгэл ханаж болохгүй. Дахин бясалгах хэрэгтэй. Маш адармаатай ойлголт болохоор түүнийг явцав ойлгоход асар бэрх байдаг. Бясалгалын хаан сударт од ирэхэс сартайгаан ойчиж, орон дэлхий хэмхрэн орчиж, огторгуй хүртэл зайгаа сэлэгдэгч онхид таны үгэл үннээрээ үлдэн хэмээн айлтжээ. Буддагийн хэлсэн үгэнд итгэж сурах хэрэгтэй. Буддад итгэхгүй бол гэгэрхсдийг цэнгүүлэгч номлолын юунд ч итгэл үнэмшил төрөхгүй. Зарим хүн үүлийн үрийг огт ойлгоогүй басгүй үл томсорлох хэрнээ би хоосон чанарыг ухаарчихлаа гэж ярьдаг. Энэ бол хоосон чанарыг огт ойлгоогүй гэрч шүү. Хоосон чанарыг ойлгоно гэдэг нь юмс үзэгдлийн уялдаа холбоог ухаарахын нэр юм. Энэ нь үүлийн үрийг зөв ухаарах гол тулгуур болдог билээ. Бясалгалын хаан сударт үзэгдэх орчин элб зэрэглээ усны хөөс мэт. Үздэл гялбуулагч аянгийн цахил толинд харагдах сар юм шиг хуурмаг. Үхэж биеэ орхиод эрлэгт сүнс нь одох амьтан бүгдийг үрдийн хутаг олох ч юм уу үгүй ч юм уу хэм мэдлээ. Ийм л хуурмаг хоосон гэтэл үүлийн үр хэтэрхийе оршиж игнэх дэсарлан буян нүглийн өрн боловсрон игнэшгүй үнэнтэйч ухашгүй нарийн шалтгаан болоод учрыг эрхэм дээд бурхан буддаал тайлан хэлж чадах билээ гэж өгүүлсэн билээ. Тиймээс юмс үзэгдлийн уялдаа холбоо үйл хоёрыг үүлийн үрийн зүй тогтол гэж ойлгох нь зүйтэй. Тэгээд бие, хэлээ, сэтгэл гурваа өдөр шөнийн алинд нь ч хянаж чадвал муу заяанаас зайлж чадна. Анхнаасаа үүлийн үрийн зааг ялгааг сайн ойлгохгүй, эсвэл дулмөгхан ойлгоод бие хэл сэтгэлээ зоргонд нь хаywал муу заяаны үүдийг татна гэсэн үг. Сагарматын асуултанд хариулсан сударт энэ тухай. Лусын эзэн бод садвагийн ганц сайн чанар муу заяанд төрөх буруу үлийг тасалдаг. Тэр ямар чанар вэ? Би гэдэг юусан билээ? Өдөр шөнөгийг хэрхэн өнгөрөөнө вэ гэж буян мөн эсхийг шинжих чанар юм хэмээн тэмдэглэжээ. Үүнтэй адил өөрийгөө шинжих тухай Ахмад багш нар сургахдаа үүлийн шалтгаан үр дагаврыг судалж байхдаа өөрийгөө номлолтой харьцуулаад үз. Таарч тохирох юм үнэндээ гарахгүй. Бид ийм ухаан мөхөс болохоор гэгээрэлт хүрдэггүй. Бие, хэл, сэтгэлийн алхам бүрээ үүлийн үрийн сургаалтай нийцэх хэсгийг нь ч үз. Өөрийгөө сургаал номлолтой харьцуулж үзээд нийцэх зүйл байхгүй гэдгийг чин үннээр хүлээн зөвшөөрч чадваас ухаалаг хүн мөн. Цомирлагт ингэж айлтжээ. Тэнэг гэдгээ хэн мэднэ? Тэр хүн ухаантан мөн. Өөрийн үйлдэлээ номлолтой харьцуулж үзэхэд хүүр үрчгсэн мэт хоёр тийшээгээ харчихсан байвал өөрийгөө ариун гэгэнд тооцдогч адгийн тэнэг хүн юм. Цомирлог бас ямар ч тэнэг ухаантай гэж бодовч ямагт улс амьтан тэнгээр нь л дуудана. Адаглаад өөрийгөө номлолоос ямархан зайтай яваага мэдэж бай гэж зөвлөсөн байдаг. Мөн бодоова өөрийн сэтгэлээ байнга шинжгээг зөвлөдөг байсан билээ. Тэрээр төрөл туусан цадгаас доорх мөрийг иш татдаг байлаа. Газар тэнгэрийн хооронд зайдуу, гадаад далайн эргүүд зайдуу, алтай хангаан уулууд зайдуу, амьдрал болоод номлол зайдуу. Энэ жишээ жирийн бид үйл номлолоос дэндүү тасархай байдгийг үзүүлжээ. Дээрх ганц бадаг номлолыг бодисаттва чандраас сургаал хэлж амь зуудаг Бярман Субхаситад 1000 алтан зоос өгж сонссон гэдэг. Мөн Дулумбагийн
Бодож тунгаах чадвартай нэгэн өөрийгөө шинжүүл уруу газар өнхрүүлсэн утасны дамар шиг номлолоос холдон одсноо ойлгоно хэмээсэн аж. Энэ мэтээр бодвол алдаа дутагдлаас зайлдаг жамтай. Энэ талаар үннийг өгүүлэгчийн бүлэгт ам бүү тасал хүчрэхэг хаанта минь амьтай бүхэнд ганц улдсан амьдрал нь үнэтэй. Урт насалж удаан жаргахыг мөрөөддөг болж гэм уршиг тарж амьтан хөнөөхийг бодохын чучиргүй гэж хэлсэн байдаг юм. Энд үгүйснээр 10 хар нүгэл ба урд үгүйсэн засашгүй гэм нүгэл зэргийг санааны төдийдч бүү гарга. Түүнийг цээрлэн жигшиж хэвш олон дахин давт. Ингэж алдаа дутагдлаас салахгүй бол хүсээгүй ч зовлон идэх болно. Өөр зайлах газар байхгүй. Тиймээс огт хүсээгүй байтал үүлийн уран боловсроод нулимсаар нүүр угаадаг зуурдын жаргал амсах зүйл бүхий. Харин үр шимэн баяр жаргал идлүүлэх аливаа бүхнийг хийх нь зүйтэй. Энэ тухай цомирлагт зовхоос хэрвээ айдаг бол завуур шаналгаанаас хаширдаг бол бор хоног шар өдрийн алинд ч буруу үлээс ямагт зайлсхий. Буруу үлийг нэгэнт үлдвэл болохгүй тэгээд цааш нь хийвэл зовлон чамайг салахгүй дагна. Зүгтэж булдах газаргүй болно. Үүлийн үрээс нуугдах газар үннийг хэлэхэд хаач үгүй. Сансраас ч далаагаас ч чамайг болно. Сардаг хисаанд нуугдсан ч болно. Өчүүхэн бодолтой дорой нэлхс өөрийгөө хөнөөх дайсан болдог. Үүлийн үр нь эргээд түүмэрдэх үлэмж буруу үйлүүдийг хийдэг. Голт зүрхийг эмтлэн шаналах, гашуун нулимсаар нүүр угаах, үнэнхүү зовлонтой үр дагуулах үйл бүхнээс зайлах нь чухаг. Барцад гэм зовлонгийн оронд баяр жаргал цогцлоож ирдэг. Сайхан үрийг ямагт дагуулагч сайн үлийг үйлдэх нь чухаг. Аз жаргалын хүсэл давтаад алдаа эндүүтэй үлийг хийвээс аимшиг дүрэнд орхноо боловсрч араас ч бүйцэж тарчлах болно. Алдаа мартагдавч үүлийн үр нь арилж хохрон элэгдэх нь үгүй. Амьтан бүхний үүлийн үр алстаа боловсроод амд нь тосно. Аимшиг дур боловсрч гүйцээд аюус тамд унахын мөчөд аль эртэд алдаж эндснээ амьтад хөөрхис сая л ухаардгаа гэд цааш нь. Хөх төмрийг улаан зэвнэ хөнөөж өөрийг нь эдхийн адил хүн амьтны сэрэмжгүй явдал хүйтэн халуун там руу хөдлөн гихчлэн сургасан байдаг. Хамлун ба пүчүнвад хандан миний багш толба үүлийн үрл хамгаас чухал гэдгсэн. Одоо ч үүлийн үрийг номлох, судлах, бяцлах нь ямар ч үнцэнгүй болжээ. Ганц үүнийг өөрийн болгох тийм хэцүү гэж юу гэхэд пүчүнва тэр үнэн шүү гэж хариулсан гэдэг. Долба гигэнбэр адишагийн шагнар минь өөртөө хитрхи ирдэх хэрэггүй. Үүлийн үр гэдэг нарийн шүү гэдэг байлаа. Харин пүчүнва өвгөн болсон хойнооч би цэцэн тэнгийн үлгэрийг үзэж сууна гэсэн юм. Мөн шарава буддаа ямар ч зовлон гачлан тохиолдсон газар орон байр сууцыг буруутгаж байгаагүй. Харин ийм үүлийн үрээр тэнд төрлөө гэж л ярьдаг байсан гэдэг байлаа. Тусгай дөрвөн хүчээр нүглээс салах арга. Алдаа гаргахгүй хичээсэн ч болгоомжгүй байдал сэтгэлийн олон гмийн ирэхээр алдаа гаргах нь бий. Харин үүнийгээ тоолгүй орхиж огт болохгүй. Эмрэнгүү буддагийн номлосон засаж залруулах аргыг хичээнгүйлэн дагах хэрэгтэй. Гин бурууга засахдаа 3 төрлийн сэхэлд дурдсан журмыг ашиглаж болно. Хилэнц нүглээ 4 хүч ашиглан засдаг. 4 чанар номлосон сударт энэ талаар майдар минь бодисадав, их бодисадав нар 4 их хүч эзэмшүүл хийсэн болон хураасан алдаагаа арилгаж болно. Тэр нь ямар 4 чанар вэ? Тэр бол ихэд гимших, сөрөн дарах, татгалзах, тулгуур хүч 4 юм. Нэгэнт хийгээд хураачсан үүлийн үрийг амсах нь тодорхой. Гэтэл энэ 4 хүч түүнийг ч дардаг ажээ. Тэгэхээр үр дагавар нь тодорхой бусад үүлийн хувьд яриангүй сайн нөлөө үзүүлнэ. Гимшлийн хүч. Эхлэлийг нь тогтоох аргагүй цаг хугацааны эхнээс л нүгэлтүүл хийж байсандаа ахин дахин гимш. Үйцэд боловсрох үр дагавар зэрэг 3 үеийн үр үүсдэг зарчмыг бяцлах бол гимшил төрөхөд тус болдог.
Алтан гэрэл судрын намжиллын бүлэг болон 35 Буддагийн сургаал хоёрыг гарын авлага болгон үүнд суралцаарай. Сүрэн дарах хүч. Энэ нь 6 хүчин зүйлээс бүрдэнэ. Гүн утгад сударт тулгуурлах, бэлгийн чандад хөрхүй судар зэрэг бүтээлүүдийн санааг ухаж тогтоож унших. Хоосон чанарт итгэх. Би үгүй ба гэгээн гэрлийн мөн чанарыг өөрийн болгох. Мөн сэтгэлийн язгуур чанар нь ариун гэдэг итгэл үнэмшилтэй болох. Тарин тоолох. 100 үсэгт зэрэг гайхамшигт тариныг ёс журмаар нь тоолон унших. Субахугийн асуултанд хариулсан сударт өгүүлэхдээ дахиж баримтлах ёс зүйн салхин тарины галыг хөгжөөн ноцоогоод үнэн зүтгэлийн халуун дөлөөр үздэл гэмүүдийг шатааж хуухлах нь хаврын цагийн хуурай модонд хальтхан үсэрсэн ганцхан оч хажуугийн салхинд хөгжин дүрлзээд хамаг ойг түүмэртгийн адил. Дагсан ёс зүйн гэгээн наранд дагалдуулж уншсан тарины ном авралын нэлчээр ээх мэтээр алдаа эмтлийн цасыг хайлуулах нь мөнх сардгийн өвөр ингрийг мөн хүү гэрлэр ээх наран цагийн хүүтэнд хунгарлсан цасыг цаглашгүй илчээрээ хайлуулах битээ. Мянган төрлийн хилэнцгийн харанхуйг тарины зулаар хөөж гийгүүлэх нь машид харанхуйд өргөсөн зул тэр дорхноо гийгүүлэх битээ хэмээсэн байдгийн. Нүгэл арилсан шинж тэмдэг илэртэл таринаа унших хэрэгтэй. Уран даллах тхаарнид гим арилсан шинж тэмдэг нь зүүдээр илэрдэг. Зүүдэндээ муухай хоол, тараг суун огиулна, мөн нар сар үзэгдэн, огторгуугаар ниснэ, гал бадарна, том үхэр эсвэл хар хүнийг дийлнэ, гэлэн маа нарын хуврагын хүрээг харна, сүү гардаг мод, заан, эцэг мал, уул арслант ширээ, сайхан байшин ууд авирч эсвэл номлол сонсох зэргээр зүүдлэн гэжээ. Хөрөг дүр шүтэх. Буддад зүсгэлэн хөрөг дүрийг нь бүтээх. Тахил өргөх. Буддаа болон түүнд зориулсан сувраг зэргийг зүйл бүрээр тахих. Алдар хүндэд тулгуурлах. Буддаа болон их бод садав нарын алдар нэрийг сонсох, тогтоох. Энэ 6 зөвхөн Шанти Девагийн хураангуй заавар журамд дурдсан зүйлс бөгөөд өөр олон арга бий. Татгалзах хүч. Энэ бол арган нүглээс бүрмөсөн татгалзах хүч юм. Нарны шим сударт энэ хүч амь таслахаас эхлээд бие хэл сэтгэлээр хийсэн үйл сэтгэлийн гим бүхнийг дарна. Сэтгэлийн гим номлол зөрчсөн үйлдэл мөн өдөөн хатгсан ба хөхүүлэн дэмжсэн зэрэг өмнө нь хийсэн нүгэл бүхнийг дарна гэжээ. Дахарма Митра ёс зүйн их тайлбартаа чин сэтгэлээсээ хандахын оронд намжлах төдийгөөр буруу үлийн үр дарагдах болов уу гэж бодох нь буруу гэдэг Буддагийн үгийг иш татсан байдаг. Мөн хожим дахин хийхгүй гэдэг хатуу шийдвэр маш чухал. Энэ бүхэн гимшлийн хүчнээс шууд хамаардаг. Тулгуур хүч. Урган эрдэнэс аврал ярих болон гэгээрх тэмүүлэл хөгжүүлэх нь тулгуур хүч юм. Буддаа эхлэн суралцагч нарт зориулан гим буруугаа арилгах олон арга заасан. Гэхдээ энэ 4 хүч бүгд нийлж нүглийг бүрэн арилгаж төгс төгөлдөр болгодог. Гим буруу дараах байдлаар арилдаг. Муу заяаны асар их зовлон үүсгэх үүлийн шалтгаан нь багахан зовлонгийн шалтгаан болж хувирна. Муу заяанд төрсөн ч түүний зовлон амсахгүйгээр энэ амьдралд толгой өвдөх төдийгөөр өнгөрч болно. Мөн удаан идэх учиртай үүлийн хугацаа хорогдно. Бүр огт амсахгүй өнгөрөх тохиолдолч бий. Гэхдээ тухайн хүний сэтгэлийн хүч гимээ цагаатгах 4 хүч бүрдсэн эсгээс шалтгаална. Түүнээс гадна энэ аргыг хэр хүчтэй удаан хэрэглэж буй зэрэг олон зүйлээс хамаардаг. Тиймээс тодорхой хэлэх аргагүй. Судрын аймаг ба ёс зүйн судруудад 100 галав болсон ч үүлийн үр барагдахгүй гэсэн байдаг. Энэ бол гимээ цагаатгах 4 хүчийг бясалгаагүй тохиолдлыг хэлж буй хэрэг. Харин дээр заасан ёсоор гим цагаатгах 4 хүчинд суралцвал гүйцэд боловсрох үүлийн үр арилнаа гэсэн байдгийн. Харибхадра бэлэг оюун төгөлдржүүлэх 8000 бадагт судрын их тайлбарт энэ тухай
Гим цагаатгах дөрвөн хүчийг бий болгох тусам гим буруу хорогддог жамтай. Энэ дөрөв маш хүчтэй байвал бүр арилхан дамжиггүй. Алтыг тунгааж цэвэрлэхтэй адилтгаж болно. Гэгээн номлол зөрчсөн алдаа зэрэг бүх гим мөн энэ жамаар арилна. Бардам зангийн алдаа эндэгдлийг ч арилгана. Харин 100 галав болсон ч үйл үр барагдахгүй гэснийг гим цагаатгах дөрвөн хүчинд суралцаагүй нөхцөлд гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхгүй бол олон аман айлтвар учир зүйн нотлохоо зэрэгтэй зөрчилдөнө. Буддаа гимээ арилгах дөрвөн хүчинд суралцахгүй бол гүйцэд боловсрох үүлийн үрээ амсна гэж хэлсэн. Харин энэ дөрвөн хүчинд суралцаагүй ч зарим үүлийн үрийг амсахгүй өнгөрч болно. Гимээ намжлах, цээрлэх зэргээр гүйцэд боловсрох үүлийн үрийн уршигыг сулруулж болно. Тэгвэл нөхцөл нь бүрдлээж гүйцэд боловсрох уршиг нь илэрдэггүй. Энэ буйнаар буруу үзэл ба үзэн ядахын үндсийг ч устгаж болно гэсэн байдаг. Бхава Вивека учир шалтгааны дүлдөө. Нэгэн цагт буян буруу үзэл хорлох сэтгэлд дарагдаж болно. Үүнтэй адил нүгэл намжлах, андгай тангарах, гэмшил зэрэг гимээ цагаатгах хүчинд үүлийн үр суларч болно. Энэ бүхэн тухайн нөхцөл байдлаас шалтгаалдаг. Үр хөврлийнх нь хүч суларсан буян нүглийн үр дагавар гарахгүй. Нөхцөл нь бүрдэхгүй байгаа учраас үр дагавар нь илрэх цаг нь хойшлогдохоос биш орморгүй адилна гэж байхгүй. Үүнийг сударт гэгээн номлолыг дагагчийн гүйцэд боловсрох үүлийн үр нь энэ насандаа боловсрдог гэд. Гэмээ арилгах дөрвөн хүчээр муу заяанд төрөх үүлийн үр нь одоо толгой өвдөх төдийгөр илэрдэг гэсэн байдаг. Эргэлзээ. Хэрвээ толгой өвдөх төдий болж хувирдаг юм бол үр хөврөл бүр мөсөн устсан мэт үзэж болно гэж юу? Тайлал. Бүх нүглийн үр дагавруудаас хамгийн амшигтай нь болох тамийн зовлон амсах ёстой байсан гэж бодъё. Гэтэл дөрвөн хүчний ачаар тэр зовлон өчүүхэн чидлэхгүй өнгөрч болно. Энэ нь үр хөврлийг устгаж байгаа хэрэг биш гэж юу? Толгой өвдөх мэтээр өнгөрөх нь үүлийн үр бүр мөсөн өөрчлөгдөж байгаа явдал биш гэж юу? Сэтгэлийн гмийн үр хөврлийг устгах арга сураагүй байлаач түүнийг сулруулах сөрөг нөхцөлийг нь бүрдүүлвэл үүлийн үр илрэх боломжийг хаадаг. Гадна дотны олон зүйлээс үүлийн үр дагавар хэрхэн бий болж байгааг харж болно. Их буян хуримтлуулахыг хичээх хэрэгтэй. Тэгээд буйнаа уур хилэн мэтээр сэвтээхгүй бол дээрх үр дүнд хүрнэ. Тиймээс буйнаа сэвтээлгүй нүглэн засаж залруулахыг хичээх нь зүй. Эргэлзээ. Хэрвээ гимээ цагаатгах дөрвөн хүчээр ноцтой үүлийн үрийг ч арилгадаг юм бол яагаад гүйцэд боловсрох үүлийн үрээс бусдна гэд байгаа юм бэ? Тайлал. Гүйцэд боловсрох үүлийн үр дагавраар нэгэнд сохор төрчихсөн бол түүнийг энэ дөрвөн хүчээр арилгаж болохгүй. Харин үүлийн үр нь бий болоогүй зөвхөн шалтгаан төдий байхад нь хялбархан арилгаж болно гэсэн утгаар Буддаа хэлсэн байдаг. Тиймээс эргэлзэх зүйл алга. Бхава Вивека энэ тухай учир шалтгааны дүлдөө. Эргэлзээ. Үнэхээр гимээ арилгаж болдго юм бол яагаад гүйцэд боловсрох үүлийн үрээс бусдыг гэж Буддаа тодорхойлсон юм бэ? Тайлал. Хараагүй, өрөөс нь нүдтэй тахир дутуу, хилгүй дүлий болж үр дагавар нь нэгэнд гарчихсан. Төрлөг шинж чанар болчихсон ямар ч үүлийн үрийг бүр мөсөн арилгах боломжгүй. Харин шалтгаан бүрлдэх сэтэл байх үед нь түүний эсрэг сэтэл үхээ санаагаар нэг мөсөн устгаж болно. Ангулимала, Ажатасатру, Свака, Ашока зэрэг эцгийгээ хөнөөгчд үүний жишээ юм. Эргэлзээ. Тэгвэл Ажатасатру болон эхийгээ алсан хүмүүс урдынхаасаа тис өөр зөв санаа бодолтой болсон. Гэтэл яагаад үүлийн үр нь барагдахгүй амсхийг чөлөөгүй тамд төрсөн юм бэ? Тайлал. Түүнийг үүлийн үрд итгүүлэхийн тулд амсхийг чөлөөгүй там мэтийн газарт төрүүлсэн хэрэг. Түүнээс буруу үлийн үр нь арилалгүй тамд үлдсэн гэсэн үг биш. Бөмбөг газар ойх шиг тэнд төрөөд эргээд гараад ирсэн юм. Тамийн галыг мэдрээчгүй гэдэг. Тиймээс гин бурууг уг язаароор нь устгаж болно. Харин хийсэн үйл үр дагаваргүй байна гэж үгүй. Гэхдээ хувь хүний гимээ намжилсан байдлаас шалтгаалдаг. Энэ тухай Буддаа бяцлаглалын хаан сударт өгүүлсэн байдаг. Сурадатта хаан Бодисаттва Супос Пачандаг алсандаа гимшжээ.
Тэгээд сувраг бүтээж агуу их тахил өргөж өдөрт 3 нүглээ намжлах болж ингэж 95 сая жил ёс журмыг үнэнчээр сахисан ч үхээд амсхийг чөлөөгүй тамд төрөв. Мөн 20 жива галвын турш нүдээ тис цохиулах зэргээс өгөөшгүй их зовлон амссан. Гэхдээ нүглээ намжлахгүй бол болохгүй. Гэмээ намжлахгүй бол илүү их бүр удаан зовно. Намчилж цээрлвэл үүлийн үрээс юу ч үлдээлгүй салж болно. Гэхдээ эхнээсээ гэмээр буртаглахгүй ариун байх намчилж ариусгахын оронд асар том зөрүү бий. Энэ тухай бодисадвагийн төвшөнд үндсэн алдаа гаргуул дахин бодисадвагийн сахил хүртэн засаж болдог. Гэвч энэ яваа насандаа бодисадвагийн дээд түвшний эхний чанарыг ч эзэмшиж чадахгүй хэмээсэн байдаг. Гэхдээ намжлан алдаагаа засаж болгоч бодисадвагийн төвчээрийн түвшинд хүрэхийн тулд 10 галав шаардагдана. Энэ талаар алдаа эндэгдлийн хураангуй сударт идэрхэн мандшир буддаа минь хэн нэгэн бусдад уруу татагтан номлол зөрчвөл яах вэ? Буддаа минь энэ насандаа алдаагаа хэрхэн засах вэ гэж асуув. Буддаа хариултна. Мандшир минь 7 жил өдөрт 3 гин бурууга хүлээж намжилсны дараа арилах болно. Тэгээд хамгийн түргэндээ 10 галвын дараа төвчээрийн төвшөнд хүрнэ гэж өгүүлсэн байна. Өөрийгөө ариусгах гэдэг гарах байсан зовлонт үр дагаврыг арилгаж байгаа хэрэг юм. Харин нүглээ арилгахгүй бол гэгэрлийн сургаалыг өөрийн болгоход маш их цаг ордог. Тиймээс анхнаас нь сэтгэлээ сэвтэхгүйг хичээгээрэй. Оюунлаг хүмүүс амьд нь тулсан ч санаатай алдаа эндэгдэл өчүүхэн ч гаргадгүй юм гэж Буддаа хэлсэн билээ. Намжилж ариусгах, ариун явах хоёр ялгаагүй бол энэ үгийн хэрэг алга. Өдөр тутмын амьдралд ч ийм жишээ олон. Гар хөлөө гэмтээвэл эдгэж болдог. Харин огт гэмтээхгүй байх нь түүнээс эрс ялгаатай. Тиймээс сэтгэлээ сэвтэхгүйг хичээхэн зүйтэй бөгөөд энэ тухай цомирлогт үнний оронд хуурамгийг үлдэж, үздэл зөв номлолтой тэрслэгч, үхэхээ сайж, үүлээс шантарч, үргэлж сэтгэлдээ дагжиж явах нь салах төгсөн сал онгоцоор, салхи давлгаад далайд хөвгчийн санааны гүнд сүрлийн айдас салахгүй дагаж мөрдөн хөөх мэт. Альва гавьяаг хичээн үлдэж, адаг муугаас дөлж жигшигч, айсгүй үхлийг юмд бодохгүй, амар төвшин аж төрхөн, сайн гараар зүв бүтсэн, сайхан бөгөөд бат онгоцоор, санаа амар далайд хөвж, сар хоногоор аялагчд мэтээ хэмээн зөөрлжээ. Эхний 2 бадагт дурдсан шиг бүү яв, харин дараагийн 2 бадагт өгүүлснийг л сана. Ухаарахгүй хүнд хэдий зөв зүйтэй үг хэллээч төдийл хэрэг нь гардаггүй. Харин номлолын талаар шалахгүй мэдлэгтэй ч мэдснийгээ дагаж мөрдөж чадвал маш их хэрэг болно. Цомирлогоос амнаас унах үгс ухаантайч, алмаа хинэггүй зантай аваас, ашигтай зөв дадал сурталыг аминдаа шингээх хувь дутгана. Амныхаа толгойд бухалтай атлаа, амтны толгойдох бутыг шагшагч, ахиж дэвжихгүй шалахгүй цэцний амны зугаа намтар мэтээ. Цэцэн ухаалаг үг яриагүйч чин үннээсээ номлолоо дагагчад шунал мунхаг ууран дараад шууд зөвтгийн зам нээлттэй. Сэрэмжтэй гэлэн айдасгүй баясгалантайч сэхээгүй хинэгчүүдийн өмнөөс түгшин сайн заяаг өөрөө олоод зогсохгүй саар муугаас бусдыг гэдлэгхэн. Шандас тэнхет үлэмж зан шавар намгийг гэтэлдэг бөгөөд шаварт бас сорогдсон живгчээг шалав татан аврахын адилаа. Сэрэмжтэй гэлэн айдасгүй баясгалантайч сэрэмжгүй мунхгийн өмнөөс инлээд сэтгэлд нь бухших гим нүглүүдийг нь сэгсэрч унгаад өөд татах нь намар оройн шаргал улаас намуун сэлхний нэгэн үлээлтээр хадсан навчаа цүмийг гөвөөд хамгаас цэвэршин нүцгэрэх мэтээ. Үйл үр дагавар хоёр хоорондоо харилцсан уялдаа холбоотой. Энэ жам ёсыг мэдэх нь амьтан бүхний тусыг бүтээх гэсэн хөлгөн бүхний ганц суурь юм. Анддаа илгээсэн захидлаас төрлийн дээд чөлөө гэрмэлцвээс төгс үнэн үзлийг хичээхтэн. Төгөлдөр журамтайч үзэл эндүү бол төөрч бодлаад үрийг нь эдлэн. Эндээс жишээ авч үргэлж санаж сэрэх цэцэн тэнгийн үлгэр, 100 үйл, бодисатвагийн 100 домог, ёс зүйн тухай өгүүлэл болон Буддагийн бусад зарилгыг судал.
Үүлийн үрийн сургаал амин чухал гэдгийг санаж тууштай, говьшгүй итгэл үнэмшилтэй болоорой. Арван 6 дугаар бүлэг. Эхлэн гэгэрэгчийн санаа бодол. Эхлэн гэгэрэгчийн санаа бодлого хөгжсөнийг таних. Та урд нь зөвхөн энэ амьдралдаа санаа тавьж, хойд насны тухай үгнээс өөр ойлголтгүй явсан. Одоо эсрэгээр эргэж хойд наснда санаа зовж, таны хувьд энэ амьдрал төдийл чухал биш болжээ. Энэ бол эхлэн гэгэрэгчийн санаа бодол хөгжиж буй хэрэг юм. Гэхдээ улам батжуулах шаардлагатай. Энэхүү санаа бодлоо улам хөгжүүлэхийг хичээ. Эхлэн гэгэрэгчийн тухай буруу ойлголтыг няцаах. Төөрөгдөл. Буддагийн аман айлтгууруудад орчлонгийн альва сайн сайхан бүхнийг сэтгэлээсээ таягдан хай гэсэн байдаг. Гэтэл зарим хүн дээд төрөл, эд баялаг зэрэг сайн сайхан бүхэн бол орчлон гэсэн үг тул түүнд санаа тавих нь илүүц гэж боддог. Залруулга. Анхаарал хандуулбал зохих хоёр зүйл бий. Хитийн ба ойрын зориг. Нирваныг хүссэн хэн боловч одоогийн бие цогц мэтийн сайн сайханд энэ цаг үеэс санаа тавих хэрэгтэй. Энэ биеийг удаа дараалан олж байж л хитийн зорилгоо биелүүлнэ. Энэ бие эд баялаг, найз нөхөд бүрдсэн дээд төрөл орчлонтой хүлдэггүй юм. Цаад утгаараа бие цогцсон гэгэрлийн биежсэн төлөв, эд баялаг нь оршин тогтнох орон зай, харин ойр дотны хүмүүс бол гэгэрүүлэх үйл хэрэг нь өрнөх хүрээ болдог. Майдрын Судар аймгийн чимэгт үүнийг хэрэглэхэд бүрэн эдийн баялаг, хийнцэр гол шиг бие цогцос, хизээд нийлэмчд ураг садан, хинч маргахгүй төрлийн дээд мөн хэмээн тодорхойлсон байдаг. Энэ нь дээд төрлөөр эхний дөрвөн төгс чанарыг эзэмшнэ гэсэн үг. Мөн тэр бүхнээр гэгэрлийн биежсэн төлөвийг бүтээдэг гэж их зохиолуудад олонтаа дурджээ. Бүрэн төгс гэгэрхийн тулд ёс суртахуун, өгөөмөр чанар, тэсвэр зэрэг олон гайхамшигтай чанарт удаан суралцах шаардлага гарна. Тиймээс тэдгээрийн үндэс болсон бие цогц мэтийн дээд төрөлд анхаарал тавих учиртай. Тэр цагт хэтийн зорилгодоо хүрэх боломжтой. Энэ тухай Бодхисаттвагийн замналд хуйлрах давлгаа, хуйсгнах салхитай, хур аадар аянгийн цахилтай, хуурмаг орчлонгийн үнэн зовлонг, хүмүүн заяаныхаа хөлгөөрл гатлна гэж өгүүлжээ. Шантидева хүний биеийг олдог сайн заяанд тулгуурлаж нөхцөлдөн оршихуйн далайг гатлан төгс гэгэрэлд хүрнэ гэжээ. Харин үүнд олон амьдрал шаардагдана. Тиймээс энэ биеийг бүрдүүлдэг нөхцөл болсон ариун ёс суртахуун бол гэгэрлийн сургаалын амин сүнс юм. Сайн заяаны энэ биеийн шинж чанар хараахан төгс биш. Зарим нэг давуу талаа ашиглан сургаалд суралцаж болох ч ахиц муутай байдаг. Тиймээс шинж чанарыг нь төгөлдржүүлэх хэрэгтэй. Үүний тулд гизүүл мэтийн сахил сахих нь хангалтгүй. Харин гэлэнгийн сахилыг төгс сахихыг л хичээ. Төөрөгдөл. Зарим хүн ёс суртахуун дагаж сайн төрөл олдгийм бол нэг өдрийн сахилаарч олно. Тэгэхээр төв гихтэй атлаа тус бахтай гэлэнгийн сахилаа яах вэ гэдэг. Нөгөө нь амжилан гэгэрэх сахилын зорилго нь архтын түвшинд хүрэх. Тэгэхээр 20 хүртлээр гэлэн сахил авах хэрэггүй. Гинэн сахилтай байсан ч архтын түвшинд хүрнэ. Тиймээс хэцүү бөгөөд хэрэг багтаа гэлэнгийн сахилаар яах вэ ч гэдэг. Залруулга. Ингэж ярьдаг хүнийг номлолын утга учирыг ойлгоогүй хоосон бурагч гэж үзэх хэрэгтэй. Доод сахилдаа тулгуурлан дээд сахилыг нь авч бүрэн төгс эзэмшээрэй. Эхлэн гэгэрэгчийн зам мөр буюу нийтлэг сургаалаар сэтгэлээ хөгжүүлэх бүлгийг өгүүлж дууслаа.